Байцгаана уу их юм үзэгчтэй. Ингээд халамцуу яриа нэвтрүүлэг маань их хөвдөж байна. Манай өнөөдрийн эрхэм зочин болоос Монгол Улсын садын дөрвийн ажилтны жүжигчин Алтан төрөө. Ямар аим шууд ингэж хэлдэг вэ? Яриг байж байгаа шууд ингэж бас. За, юутай өнөгшөө сайхан орж ийн үү? Тавлаг сайхан. Ажил төрөл тавлаг уу? Тавтаа сайхан байна. Сар шиндээ сайхан шинэлж дуусвуу. Сайхан шинэллээ, сайхан шинэллээ. Сар шинж сайхан боллоо да. Сайхан боллоо тийм ээ. Ястай янзтай. За. Одоо ингэж нэг жоохон өөрийгөө дардаг байна. Жоохон тавьширсан тэр хаа. Тэ одоо гинт. Эсвэл дахиад хэлгүү. Ямар сони юм те. Гэхдээ би ингэж алтан төртөөгөө баг ковидос өмнө нэхий олон жил ерөөсө огц таараагүй байжгаад шууд халамцаарийн нэвтрүүлгийн энэ одоо ширээн дээр л уулзлаа штэ. Хоёлаа чинь тий. Юу таараагүй их олон жил болсон баг. Тэгсэн. Гэтэ би Монголд байсан. Монголд байсан уу? Тий, Монголд байсан би тэгээд уран бүтээлээ хийж л байсан. Уран бүтээлээ хийжсэн маш чухал үргийг гүйцэтгэжсэн. Би яг тэр үеэр чинь хоёр нэлэх маматай болоод. Оо за. Тэгээд тэр хоёрыг өсгөн бойжуулах, эх орондоо иргэнийг нэмэх, сайн хүнийг нэмэх тийм чухал өрхтэй байж байгаад хэсэг одоо гэх юм юу гэдэг одоо уулзалгүй, таарлгүй, тий харагдaltaгүй гэдэг тийм яриа юу гарсан болов гэж бодож байна. Тийм яг тэр үеэр чинь би тийм маш чухал ажилтай байсан. Тэгдэггүй яг хуу халамцаарийн нэвтрүүлгийн уламжлал ясаар эхлээ шууд бэлгээ гадуулаад эхэлдэг. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент эдгэгч Жубровкагийн маань одоо энэ хүү Чарна гэдэг төрд байгаа. Тэгээд энэ Чарна бол нүүрсэн шүүлтүүртэй гэдгээрээ бол онцлог. Одоо нэг дотроо нэг өвсдөг энэ бол манай алтнөр бол мэдж байгаа баг. Тийм манай үзэгчид бол сайн мэдж байгаа. Энэ Чарна гэдэг төрлийнх нь онцлог нь бол премиум төрөл. Тэгээд дээрээсээ ийм нүүрсэн шүүлтүүртэй маш сайн чанарын спиртээр хийдэг ийм сархад байна. Ингээд за Жубровкага эдний дэж байсан гэлээ. Тийм зя. За мөн халамцаарийн нэвтрүүлгийн маань ивент этгэж хамтран ажиллагч World Wine компани маань Divine гэдэг энэ хүү сархад байгаа. Тэгээд энэ хүү Divine бол бас Францын одоо 5 удаагийн шүүлтүүрээр шүүж үйлдвэрлэдэг одоо маш гайхалтай сайн спиртээр хийдэг. Divine гэдэг нэрнийх нь утга нь бурханлаг гэсэн утгатай юм байлаа. За тэгээд ингээд Divine бас тий баярлаа. Барчия гэж. За энд одоо том зүйл ороод ирэх чи юу вэ? Московская манай нэвтрүүлэг Zebra Select компанитай хамтарч ажилладаг Zebra Select компани маань оруулж ирдэг энэ Московскээс сархад бодвол Оросын хамгийн эртний одоо сархад гэдгээрээ бас алдартай. Тэгээд бас дээрээс нь ийм өчтэй юм байлээ. 6 шүүлтүүрээр дамжиж за мөн 6 удаа нэрж хийдэг ийм сархад юм байлаа. За Московская. Яг лаа. Халамцаарийн нэвтрүүлгийн ивент эдгэж хамтран ажиллагч Mega Electronics компани. Манай Mega Electronics компани маань бол Улаанбаатар хотод 11 салбартай за мөн Дархан Эрдэнэтэд нэг салбартай. За тэгэл одоо ингээд энүүгээр ингээд байж байна нөгөө хүссэн тэ энэ бараа бүтээгдэхүүн, цахилгаан бараа, гар утас гэдэг бүх зүйлүүдээ эндээш болон орлого нотлохгүйгээр ингээд үйлчлүүлэгч нартай ингээд ийм өгдөгөө. За Mega Electronics-ийнхоо баярлалаа. Ямар сайхан нэвтрүүлэг вэ? Ажилт нь амжилт хүсье. Ийм сайхан бэлэг. За бэлэгдэж байгаад нь за халамцаарийн нэвтрүүлгийн ивент этгэж хамтран ажиллагч Италийн 75 жилийн түүхтэй Reunit гэдэг дарс ажиллаж байна. За Reunit бол баг зэргийн ийм чихэрлэг тэгээ чихэрлэг Юнанд дуртай хүмүүст бол бас яг гоё тохирдог. За тэгээд одоо ийм хийж үссэн бит ийм багц зэргийн sparkle ийм хүүтнээр нь хэрэглэхэд маш тохиромжтой гэж Reunit-тэй бэлгэлнэ. Яа за ингээд нэг бэлгээ ихтэй хам хүндээ ээжээ. Тий бэлгээ гардуулж авчихаад тэгээд ингээд яваал орчгоор чи бас сайхан штэ. Хоёулаа өнөөдөр
Ханамаса ресторанаас нэвтрүүлгээ бэлдэж байна. Ханамаса ресторан бол одоо дээр үед байлаа шүү дээ тийм ээ. Хоёул чи ерөнхийдөө бол дээр үеийн л Тэр үйл тий. яа гэсэн ч үгүй. Дээр үедээ орох орно. Millennial нэг шүү дээ. Манай анх нөгөө буфе хоол гардаг байсан юм ресторан. Өнөөдөр бол одоо 60 гаруй төрлийн одоо хятад үндэсний хоол гардаг ийм гайхалтай ресторан байгаа. Тэгээд хэрвээ та бүхэн Ханамасагийн хоолыг шууд захиалж идэх юм бол яг доор харагдаж байгаа одоо нөгөө апуудаар захиалаад авах ёстой шүү. Идэх ёстой шүү. За. Хөөе, шууд хоол орж ирсэн. Алив. Эхлээд нөгөө уламжлал ёсороо. За энэ ихний харамдаа барьж яваад энэ ч л айхтар та тийм ээ. Ёсон бор төр төм. Тийм ёсон бор төр. Ёсон бор төр төмгөр. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Зубровка. За Зубровкага нэг сайхан тулгаж барьж яваад ийшээ ингээ харахаар алтан дөрөө. Ийшээ ингээ харахаар манай халамцсан ярианы нэвтрүүлгийн мини бар харагдаж байгаа. Тийм яг тэгж. Яг тэгж. Гоё өстэй тий. За. За. Ботор. Зайруулын хийх хүсье. За хариулын хийх хүсье. Татхав. За татъя тий. За сайхан та. За. Одоо хоол орж халуун дээр нь хоёлоо урдаа авч явж байгаа. Тэгэл яриагаа эхлэндээ. За. Урдаа аваарай хөш. За. Төрөө чин юу өстэй? Хулантай хайд чин нэг студийн жижигчэд штэ. Тий. Одоогоос одоо юу 6 7 2007 бараг 20 жилийн өмнө болж тарах гэдэг штэ. Цаг хугацаа ямар урт юм бэ тий. Дөнгөж саяхан л таад театрт шалгалт өгөөл орж ирсэн штэ. Тий. 6 онд тахгүй. Тий. Тий. Яг 20 жил өмнө. Яг 20 жил болсон биш тий. Өөртөө бодж үзег юм гэсэн нэг. Хурдан юм аа. За найзаа эндээс. За. Энд нэмгэн энд бол би их дуртай нэг нэмгэн шарсан. Ууж байгаа юм чи нөөхдөд тастай юм аа. Тийм ээ тий яг үнэн ш. Тэгээд нэг сайхан. За чи энэ түрүү ямар сайхан юм бэ гэдсэн. Энэ их гоё юм байл ш. Энэ гоё. Хоошор ороод ирсэн байна. Чамаг анх халамцсан яриаг хийгээл хэлэхэд за энэ яста балааг нь ах үндэ. За үнэхээр яг л за бараг л галагаас өөр хүн яг ийм сэдвтэ ийм ситуацнд ийм юм хийж чадах хүн байхгүй дээ гэж би үнэхээр яг бодож ирсэн. Тэгээ манай үуч бас хүмүүсийн юу ам хэлний сугалгатай сайн, мэдлэг өндөртэй, чадвар сайтай. Гэлээ. Хулака театрт ороод аз жаргалтай байна уу? Ёстой аз жаргалтай байгаа. Эргээд театртаа хэсэг завсарлаж байгаад эргээд театрынхаа тайзан дээр гарсан. Үнэхээр би яг тэгж ойлгосон. Мэдэрсэн. Сүүлийн сонио хачин. Юутай нүгшэн. Сүүлийн сонио хачин бол их байна. Нэг кино уран бүтээл хийлээ. Тийм байсан. Тийм. Явуулын хүн гэд нэртэй байсан. Явуулын хүн говьд. Говьд гэдэг нэртэй юм уу тийм? За. Тэгээд сая би нэрээ татчихлаа тий. Би ингэсэн байхгүй шүү. Уран бүтээлч мэдээж энэ камерын өмнө кинод дэлгэцэнд ингээ гарнаа. Гэхдээ нэг хөвгний үүднээс надад нэг тийм зарчим барих юу гэсэн байхгүй. Бодол төрсөн байхгүй. За би хизээч камерны дэлгэцийн өмнө тий би тамхи татахгүй арих байхгүй. Тэрнээс бусдыг би одоо жүжигчин мэрэгчлийнхаа үүднээс бүгдийг хийнэ. Хамгийн гол нь би тэгэх ёстой гэж бодож исэн чинь сая чамайг гэж шууд эхлээл гэж шууд эхнэрээ аавн тэгэл мэдгүй барьцлаа. Одоо тэгээд зарчим алдагдаа явчихлаа. Алдагдчихлаа. Гэтэ энэ одоо юу юм чинь тэгээд юутай усын ууж осын даг гэж тийм ээ харин тийм тэгээд угаасаа яаж жоохол уудаг тэ ууж нэг сэмж халаад нэг ярддаг юм нэвтрүүлэг юм ч одоо тэгэхээс аяа гэх үү. Тийм угаасаа үндсэн зорилго маань тийм нэвтрүүлгийн зорилго маань энэ юм чинь. Тэгээд явуулын говьд гээд кино хийлээ. Сайхан кино хийлээ. Олон хүмүүс тэгж хэлээд байна. Нэг юм хуучны монгол кино шиг зөвхөн байхгүй. Монгол кино шиг монгол кино. Тэр нь үнэхээр амар урамшиж байна. Хүн болгон тэгж хэлээд байгаа болох тэр. Ямар ч гоё үдээ. Тэ? Анх явуулын одоо нэг гээл яхаа. Явуулын
чинь 1 2 дугаар анги биш те тусдаа үйл явдалтай тусдаа дөрөвдтэй байгаа штэ. Явуулынх хийгээд бид нар 17 онд хийгээд баг нээж чадлагүй гаргаж чадлагүй олны хүртэл болголгүй яжгаад ковид үеэр телевизэд тараасан байдیں۔ Тэр чинь болохоор юу штэ. Явуулын хүн одоо Василий Шүгшиний хинэг бах гэдэг зохиолоос сэтгэлээд явуулын хүн гэдэг тийм тусдаа өөр кино үзсэн. Тийм. Эн чинь бол бас тусдаа өөр зүгээр нэр нь л явуулын хүн байгаа болохоос говьд. Ер нь төслийн хувьд бол яг нэг л төсөл гэж явж байгаа юм л да. Тийм үү. Тийм, явуулын хүн. Яриул их юм байна агшаа. Яг тэр үед чинь тэгэл миний ойр дотныхоос ч гэсэн те хөдөө байгаа хүмүүсээс ч гэсэн хот руугаа явах, ойр дотныхноос гадагшаа явах гэл яг тийм нүүдэл байсан. 11 онд ингээл Монгол дэлхийн эдийн засагт үзүүлж байгаа нөлөө тэр юу дотоодын нийт бүтээгдэхүүний юу гэл 11 онд амар супер болсон юм байна шүү дээ. Тэр үед гадна сурж исэн чадaltaй Монгол залуучууд бүгдээрээ ирсэн юм байна. Дэлхийд Монгол одоо дэлхийд гоё болох гээд байна. Ингээ бүгдээрээ ирсэн юм байна. Тэгээд мэдгүй юунаас жолоо бүтлгүүцсэн тэр ажил юу тэр Монголын тэр юу нурсан юм байна. Тэгээд тэрнээс хойш үр дагавар нь ингээд тэр 17, 16, 15 онд ингээд их олон хүмүүс их орноос явсан байгаа тоххой. Буцаад ирсэн бол буцаад яваг бол ахаад ингээд гарсан байгаа тоххой. Тэгээд тэрэн дээр амар эмзэглээд явуулын утгаа ингээд хин сахих юм бэ? Хин сахих юм бэ? За та нар яваа тэр сайхан болох юм. Хүрээ тэр нутгийн бид нар сахиад байж яа гэдэг нэг гоё агуулган дээр би манай студ MSC тэгээд хэсэг бусаг уран бүтээч найз нар маань игдээд тэр хийсэн баггүй. Тэгээд нөгөө сайхан юм байна ярих гэжсэн шүү дээ. Тэгээд телевизээр бид нар амжилт олоогүй 22 онд 20 онд биш 5 жилийн дараа гэдэг чинь 22 онд баггүй. Тий. Телевизээр тараасан чинь манай гэсэн чинь амар явдаг. Явсан тий. Амар явсан. Би тийм юм амьдралдаа одоо үзээгүй гэх юм уу надад бол тийм санагдсан. Эсвэл миний оролцсон уран бүтээл тийм амжилттай явна гэж би үзээгүй болох тэр үнэхээр гайхалтай санагдсан. Энд нэг цангаж байгаа хэрэгтэй байгаа. Бидний дуу хоолой чиний дүрч үнэхээр гайхалтай гоё дүр. Баярлалаа өгшөө. Би чамаас юм сонсч бод үнэхээр баяртай. Олон хүмүүсээс сонссон. Тэгэд яг ийм юу надад хаад одоо сая миний ажлыг асуусан шүү дээ. Явуулын говьд. Яг энэ зүйл тавтагдж байна. Миний хувьд бол өстой хувь зайтай гэж би өөртөө бахархалтайгаар тэгж найс нь үнэхээр баяртай байна. Сайхан. Найстаа баяр хүргэе тэгвэл. За баярлалаа. Гайхалтай. За. Энэ одоо ямар гэж гайхалтай шүл. Загсны шүл үү? Вау. Тэгээд энэ шүүдэг санахтай байгаа. За. Идэх юм уу даа шүлөө. За гэлээ. За л юм. Энэ хараа ийм юм биш. Энэ дотор нь ингээд загснууд юм байна. За ингэж яагаад тэгээд ингээд шүлийн хийгээд манай га за би нөгөө нэг дуудгаараа нөгөө жүжигчийн ялалтыгаа га гэж хэлээ. Та хоёрын хоршил бол бас л гоё байсан. Тэгэн гот яг уу тэрний нөгөө нэг тэгвэл одоо энэ нөгөө говьд гэдэг чинь тэр нөгөө нэг дуучин үргэлжлээ яваад байгаа. No. Үгүй юу? No. Яг ийм болоод байгаа байхгүй. Тэр нэрээс ямар ч тийм тэр дөрүүдийн цаашдын үйл явдал амьдрал гарахгүй. Бас л өөр явуулын. За. Нэг би зүгээр трейлерээс нь харсан чинь нэг гадаад Европ залуу яваад байлээ. Тий. Энэ төсөл дээр маань энэ ажил дээр маань явуулын гадны хүн болж хөрсөн. Ханамашагийн яг нэг ер нь бол хятад үндэсний хоол чинь жоохон тос ихтэй байдаг штэ. Ханамашагийн хоол бол тийм биш. Харин тийм байна. Одоо энэ тийм бол relational тос байдаг шиг санагдах юм тийм. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. Энэхүү Зубровка чарна нь бол Зубровкагийн маань Пермов төрөл байгаа. Тэгээд тэгэхээр зэрэг
хамгийн гол онцлог нь бол нүүрсэн шүүлтүүртэй хамгийн сайн чанарын спиртээр үйлдвэрлэдэг ийм сархад байгаа. Журовкогийн бусад төрлүүдийг бол манайхан бол маш сайн мэдж байгаа. Тэгээд тэр дундаа дахиад дээрэс нь фермев төрлийн гэхээр ямар чанартай гэдэг нь бол угаасаа ойлгомжтой. Халамж байрны нэвтрүүлгийн ерөнхий хэмжээний тэтгэгч Бошин алдарт Журовко Чарна. Го хэд онд оолгоц юм бэ? 2003 онд. Тийм байна та. Би оюутан байсан шүү дээ. Оюутан баг та. Тэгээд оюутан багтаа л студ байгуулна гэл. Яг тэр үед чинь нөгөө нэг юм студиудын юм шуурга бий болж ирсэн шүү дээ. Нэг компьютер нэг ийм бүлтгэн жижигхэн камертай болгоно л өөрсдөө студ гээл яриад тийм. Маш их олон студиуд. Тэгээд телевизүүд тухайн UBS телевиз гэдэг чинь ингээл 10 хэдийн студиудээс контент авч хамтарч ажилладаг ингэдэг. Тэгээд UBS-т нэг контент өгч гисэн ингээл амар яадаг хичээдэг тийм л байсан үг шүү дээ. Янзын. Төрөө маань ер нь урлагийн замлалаа яаж эхэлсэн юм бэ? Урлагийн хүн болъё гэж. Ман чин мюзиклийн жүжигчний анги төгссөн. 2002 онд төгссөн. Сургуульд бол тэгэл манай одоо урлагийн замнал гэдэг юу удамд нь ч юм уу те тэр гэр бүлд тийм урлагийн хүн байдаг тийм тохиолдол байдсан шүү дээ. Тий. Манай аав ээж хоёр бол жолооч тоогооч зүгээр сайхан ажилчин ангийн хүмүүс байсан. Тэгээд аав л намайг тэгсэн шүү дээ. Чи энд нэг шалгалт өгөөд үзэх үү? Юу юм бэ аваа гэж. Мэдгүй юмд одоо нэг дуу дуулан шүлэг уншина. Шүлэг зээлж чинь нэстэй ажиллана. За чи энэ нэг дуулаах. За тэгвэл чи одоо очиж шалгалтаа өгөх. Тэгэл ороод тэнцсэн байдаг шүү дээ. Яг гэхдээ 10 жилдээ бол 13 дугаар ороод рэп бичлж те. Од болохын хүслэнд орж ин тэр одоо дэгийн ах эдрийг шүтэж ин тэр гэж явсан хөвгөлтэй. Тэр юундаа юугаар сонирхлоор л ангийнхан дундаа л нэг бүжиглээ нэг хамтлаг хамтлагтай байсан. Яг тэр үед чинь Орос болгон анги болгон хамтлагтай гэдэг шиг тэр үед. Тий, яг үнэ. Тэ. Тэгж явсаа. Түүнээс бол яг жүжигчин болно би яг тэр нэг ингэж бодоогүй чийсэн чинь л нэг өдөр аваад ялцаа. Гэл. Музиклийн анги гэхэр ч одоо юу аль сургууль юм? Music hall театр гэн хөгжмийн дээд music hall гэж нэр сургууль байсан тий. Байсан. Одоо байхгүй тий. Тий, яг үнэ. Тий, одоо Батгүй өдөр яриад байгаа юм. Хойно төгсөн тал. Хойно төгсөн. Одоо юу те матаг. Манай сургууль чинь мундаг сургууль байхгүй. Одоо юу штэ тэгэхэр чин баг юу дижиталын эрка. Тийм. Эрка бас музик хол төгссөн гэж ярьдаг тий. Тийм, Цэбо. Цэрэн болд Цэбо. Батхүү. Манлаватар. Манлаа. Тийм, манай сургуулиас чи одоо мэрэгжлэрээ ажиллаж байгаа маш олон баг шүү дээ. Тийм байна. Тийм. Одоо 40 надтай нэг анги төгссөн юм дэрж гээд залуу маань одоо хүртэл хэлийн зэргийн дууж гинж болохт бүжгэлсэн ярьлаа шүү дээ. Сургуулаа төгснөөс хойш орсноос хойш. Сайхан мэрэгчлэр ажиллаа. Сайхан мэрэгчлэр ажиллаа. Тэгэл тэрийгээ төгсөн гутаа чи шууд ерөөсөө драмын театрт оръё. Гол зорилго бол драмын театрал байсан байлгүй дээ тэр үед нэг тий. Ер нь бол тий. Юунд сургуулаа төгсөөд мэрэгжлийн жүжигчдийн сонгодог жүжигийн уралдаан болсон юм аа. За. Хоёрт төгсөөд 2004 3 би 2 он төгссөн шүү дээ. Тэгээ тэрэнд ороод за би театрт яаж хийж байгаа л ормоор байна гэдэг хүсэлтэй байсан. Тэгсэн нэг шалгалт авдیں۔ 2006 онд 5 жил. 5 оны тэгэл тэнд ороод тэгэл студент жүжигчин байж байгаа нэг дэлжихэн мулт өсрээ дахиад шалгалтыг авангуут нь ахиж шарандаа гусч ороод тэгээд ахиж жинхлэг шалгалтыг. Тэгээл нэг мөн тэнцэн байдгийн даа гэдэг. Шагаа бид чинь нэг студент. Гэтэ шагаа улак гэдэг чинь бол ер нь танад дотлоо юу лээ? Улам тойрны нэг англи. Нэг анги. Шагаа чинь дотлоо. Шагаа бол дот. Тий. Ер нь бол яг театрт орё гэсэн театр яасан зам урт. Мөн чи 2 төгсөө 4 жил лаад шилсэн байдэ. За. Жи entertainment зураглаач. Жижиг золоо ахынхаа кино операторын туслах гэл 4 жил тэгж явж байгаа театрт студент гэж орч. Тэгэл театрт ажилласан цаг хугацаа маань эхлэх бах та. Анжилууд маань. Гэхдээ тэр ч нэг актер лаз өшгөлсөн ч орохгүй байхаа. Ер нь
маш их туршлага хуримтлуулж байгаа л да. Тэгсэн. Яг тэгсэн. Тий. Гэхдээ тэр үчин дээр сургуулаа төгсөөл ажилд орохгүй бол тэгэл энэ жин гэж ярьдаг гэсэн биз дээ. Энэ манай нэг ажил дараагүй ч гэдэг юм те. Ажил хайгаал явж байгаа гэдэг. Тэгсэн түүнээс бол лаад зүйлээ димит хийсэн юм бол байхгүй. Аав яаж харсан юм бол ерөнхийдөө за энэ нөхөр бас нэг хүн чинь нэг төрөөсөө өөр хүүхдээ мэджил байгаа л да. Тэгэл хараад. Манай аав чи өөрөө их гоё дуулдаг. Өөрөө их гоё зурдаг. Энэ авиас гэдэг нэг юу юм шиг байгаа. Өгөгдөл одоо бэлэг гэх юм уу те. Бурхан байдаг бол бурханаас өгсөн тэр хувь заяаны тэр шагнал гэх юм уу те. Тийм юм бол болов гэж боддог. Тэгээ авиас ч одоо ген дагдаг, тусдагдаг юм шиг байна те. Одоо чи гэхэд л те. Мундаг аавын мундаг хүү те. Би гэхэд л одоо аав минь намайг тийшээ. За энэ хүүхдийг дуулцдаг юм да. Энэ хүүхдийг ингэчдэг юм да. Гэдэг тийм алсын бодол байсан юм шиг. Одоо л ойлгож байна. Тэр анх тийм сургуульд ороодох юм мэрэгцэл би тэр үед бараг боддгүй байж тий сайхан ч байж бүх юм сайхан байсан болох тэр боддгүй байж. Тэгэхээр одоо л бодож эхэлж байна. Одоо нэг би тэр нэг юуны явуулын говьд дээр нэг автобусаа явж байгаа зураг ячаад зураг авахулчаад дараа утсан байхгүй. За 40 гарсан 4 дарсан хат хоёр адилхан байна уу. Тэгээ би хэлснээ хүнээс л зүгээр асуу тоглоол нэргээ болохол тэгэл хэлснийхээ дараа ингээл пүнк гэж ороод ирж байгаа юм чи гэдэг шиг. Гоё л мэдрэмж тэр уран бүтээлд ажилласнаар тэр уран бүтээл хийснээр. Альхөө ерөнхийдөө нэг найр наадам гэдэг шиг төрөө байна. Найр наадам гэдэг шиг ерөнхийдөө хадвцсан ярианы нэвтрүүлгийн нэг эхний 3 раундыг бол би нэг жоохон төлхөөхөн шиг тэгээ явчихдаг. Тэгээ тэрнээс хойш бол аанда зочид маань сайхан яриан зүгээр цаанаасаа урсаа. Хайлаа тэгээд явчихдаг юм да. За комент хөө. Намайг хүмүүс тэгээд энэ шүү дээ сайн гусдаг байгаа. Манай их нэр тэгдэг шүү дээ. Чиний гараач. Найзууд найзуудтайгаа уулзаач. Юу нотгүй. Удгүй шүү дээ. За удгүй ч гэдэг юу гэх юм. Баяр ёслол ч юм уу яг ингээд сэтгэл хөрсөн үед бол юу ч хамаагүй байна. Юу ч хамаагүй. Энэ яст ууд юм байна гэтэл ашаарсантай байдаг ч юм уу тэгдэг хард юм шиг байна. Тэгээ би өсвөлдөө зовлон үтсэн царайтай уудаг юм шиг царайтай гэж бодох тэр та нар тэгж боддог байх. Мань уудаггүй байхгүй гэж хүн болгонд хэлж байдаг. Ер нь бол уудаггүй. За Мусандаа эхнэр маань чи одоо нэг гараач. За гарлаа гэж билээ тогтцоо. Хоёрын цаг болоо ороод ирж байгаа юм уу? Тийм юм болсон шүү. Би тэгээд нэг дээр үед тийм нэг яриа чи сонсч байсан уу? Бидний дунд л яриад яваад байдаг байсан юм уу? Чамаг чи нөгөө нэг гэрлэж амжаагүй явна эхүү хүрлээ ахын хүү гээл. Чи тийм яриа сонсч байсан уу? Зөндөөс. Хөөе тэг би яг ямар учиртай тэгээд дараа нэг хизээ хэлээр нулангаас хаалтан дээр чи нэр тийм өгсөн чинь үгүй шүү дээ. Тийм яриа ер нь ягаацсан. Хоёр эсвэл тийм адилхан болоод өгсөн болов. Мэдгүй одоо нүүр юуны пропорц тэр нь ойролцоо шүү. Ер нь тэр хүн чинь ямар гоё нүдтэй байлаа тийм мэдэх чи юм чартаас ер нь төстэй баг. Тэгэд би бас бэлгшээд юм а тийм ондог хүнтэй тийм намайг адилхан гэж юм тэргээрээ одоо юу болгоод жоо давуу тал болгоод жоо олондоо нэгцээ болоо. Гэтэ сая би энэ кинонд бас учрал шүү шүү. Сая би энэ кино тэр хүний дээлийг өмсөж тоглолоо. Тэр мондог хүний дээлийг өмсөж амьд ахуудаа өмсөжсэн тэр purple ягаан дийл ба штэ. Тэр хүний дээл. Тэг хүн хүртэл өөрөө тоглоог юм а дээлэн тоглосон юм а гэж одоо пост хийгээд штэ. Хувь тохиол тий. Тохиол тий. Тэгээд адилхан төстэй байгаад хүмүүс ингээ яриад байдаг. Хаа ол эзээ нэг цагт нэг залуу ингээ кино хийсэн чинь тэр дээл явж ирээд ингээд өмсөгдөө тоглож яана гэдэг буян заяа юм уу? Ястай гайхалтай сонир юм. Сонир мó? Сонир түүх наа ч юм бол. Би яг энийг ярмаар гэсэн юм аа. Төвшөө. За илүү хоолой дээр нэ за. За. Дээч одоо зочныхоо хоолыг идүүлдэг шүү. Баах юм яриад. Яг идэх дээр асуугаал. Тэгээд за ярьчих байгаа тавих дээр нөө гэртээ хөвгтөө хараад гэх юм уу? Жогоодсон болох төр. Хоолны соёл боловсрол маань их хөмөгдөжээ. Хүүхдүүдтэй зориулаад
Эрүүл хоолойны дээрээ өнгө. Төрөө төгтөө чи нэгэн хажуу гэрүүл зохиосон бох тий. Анхны хүүхд маань 26 настай тагсан байд. Өө за. 26 настай. Тэр хожид орно шүү дээ. Гэтэ одоо бол хожиж биш юм шиг. Одоо ч нэг 30 гараад хүн Тий, одоо бол тэгж байна. тэр үед бол бидний үед бол юу юм байна? Залуу наснд гарсан хүүхэд жоохон нас агсан хойно гарсан хүүхдийн ялгаа бас байна шүү. Жоохон тийм залуу наснд одоо юутай өвчтэй байсан юм уу яасан те? Эрүүл цаваа байгаад байна. Одоо хоёр баг маань хоёр ихэр тэнгууд хоёлаа ингээд юунаас ингээ хуваагдсан юм. Нэг жоохон тийм байлаа шүү. Одоо ихэр тий. ямар хөөрх юм. Тэ. Тэгээд би бодсон. Залуу наснда ахин хүүхэд гарах юм бол хүүхдүүд маань яртай одоо эрүүл омглон осол юу байх юм болов гэж бодсон шүү. Би аавынхаа 32 наснд төрсөн юм байлээ. Тэр бас л сайхан омглон Тийм тий. залуу явахт нь л Тэгээд төрсөн юм шиг. гэтээ юу л та заавал залуу насндаа өөр хүүхдтэй бол маань залхамжлал гэсэн үг ш. Ер нь бодож явхад. Тий. Хэрвээ тийх аваас илүү сайн хичээх хэрэгтэй байна. Илүү сайн анхаарал хандуулах хэрэгтэй байна. Биднээс бол өст анхаарал баг байгаа шүү дээ. Аав өглөө гарч явлаа. Өөртөө хоолундаа төмсөө шарж идэл те. Тэгэл одоо ойч байсан. Тэр манус ер нь ягаад ч юм яг тэрийгээ дагаад ер нь тийм жоохон золбидох дуртай байсан тий. Гэтэ бяртаа те. Гэтэ бяртаа те. Золбидох дуртай тий. Цуслан авчид хайчид тэгэн гол нэг уул муулын орой морой юм муунд тэр гал мал түлчихсэн төмс мүс болчихсон. Юу чигээ. Айл үж амьдрах олт мэдсэн те. Айнаас болоогүй байх гэдэг чинь. Одоо хүүхдүүд бол яг босон болоогүй гэж мэдгүй төмс ингээд болчих юм аа гэдэг. Тэгээ шүү дээ. Тэгдэг байлаа шүү. Гоё шүү дээ. Тэгтээ тэр нэг тиймэрхүү үе чинь. Тэгснээр нэг газар ухаа төмсний улаан юу шиг сайн молоо идчихнэ тэр чинь. Маднысын үеийн аав ээж нар одоо үнэхээр сайн байгаа тий. Яг үнэхээр сайн байгаа тий. Хүүхдүүдэд үнэхээр хүмүүжүүлж юу хөгжүүлж. Үнэхээр хөгжүүлэх гэж хичээж байгаа тий. Би энийг бас бодоол одоо л яг болно даа ч гэдэг юм тий. Тэр ер нь хөдөө хэр их явдаг байсан. Би хотод өссөн нь эсвэл хөдөө өссөн юм уу ер нь? Хотод өссөн шүү дээ. Ааха. Гэхдээ ингээд чамаа ингээд зүгээр би нэг сүүлийн явуулын хүн одоо үзег байгаа шүү дээ. Тэгэл тэрэлэр л үзсэн. Өмнөх тэр 22 онд телевизээр бүүн болоод гараад тэр киног үзэж яхад чиний тэр дүр дээр ажиллаж байгаа тэр нэг дээл хувцас өмсөж байгаа. Тэгээ тэр нэг мормалтай харьцаж байгаа. Яг л нэг тийм гоё Монгол ах уу, Монгол гоё жүжигчтэй. Сүүлийн үеч нь тэгж өмслээд нь шүү дээ. Монгол жүжигч алга байна. Энэ бүгд л гадаадын хүн болчлоо. Тэгээд энэ Монгол жүжигчин хаа байна гэд шүмжлээд нь шүү дээ. Тэр талаар юу ямар бодолтой байдаг юм? Театрт байсан л боёо. Боё ингэж юу? Манай талгаач бурхан болооч дамдан баа. Яг наадах байсан. Монгол жүжигчин байхгүй болчлоо. Монгол жүжигчин гэдэг чинь гэдэг. Яг театрт байсан. Түүнээс би хотод ирсэн шүү дээ. Хотод ирсэн. Яг 100 өдөө мал дээр очдог. Нэг осолдгоол нэг морноос өвтөх онцохгүй хон шиг л нэг тэгээд өвтөх нь айхгүй ч гэсэн айгүй гэдэг шиг л байсан. Тэгээд яг тэгж харагдсан бол сайхан л надад бол тэгж харагдсан. Ажлаа хийснээ те. Дэжүүсээ хийснээ үнэлгээ болж байна те. Энэ бол театрт байсан одоо миний багш цэрэндээ өгөөш те. Дийлийг ингэж үсэлт ингээл алуу зогс гэл бүслүүлдэг байлаа шүү багш маань. Баава наатахаа ингэж юм үсгэл. Тэгээ намайг би нэг өдөр өөрөө өсчээс дотоод хормоо жоохон унчиж тэгсэн чинь баава. Ингүүл арчаагүй сүрдүү харагдсан да хүмүүс гэдэг. Тэгэл үйлдэл хөдөлгөөн маань хүртэл гэж боддог. Тэгээ би ерөнхийдөө нэг бүжгэлдэг байсан болох гэж байгаа. Эвсэлтэй юм шиг байгаа. Ер нь эвсэлтэй юм шиг байгаа. Тэрэндээ бас би их найддаг шүү. Нормалтай яах махтай жоо эвсэлтэй. Нэг мэддэг бол биш. Үнэхээр мэддэг бол биш. За би гэх юм бол морин гэх юм бол би ингэсээр тийм мэдрэмж нь би хөдөлгөөнөөр их судалсан юм болоо. Би бас яг тэр энэ тал дээр бодоод. Гэхдээ соёл урлагийн сургууль бол сүүлийн үед бол аюу их тэгж хөдөө гадаа явж ингэж дадлага хийдэг болсон билээ.
оюутнуудтай. Энд чинь бас зөв Судалгааны юм тий. Одоо ахуй дээрээ гарч тийм юм морь малтайгаа харьцаж хүүхдүүдэд тээж үчигний ангийн хүүхдүүд. Одоо бид нар ч юм бол ингээ нэг ийм ишпаг барьж байгаа. Тийм. Ингэтэл нэг тийм юутай л одоо тайзны хөдөлгөөн гэхээр тийм л хичээлүүд ордог байлаа шүү дээ. Тэр нь нэрээ бодоод үзэхэд бас яг тэр энэ сургалтын системд нэрээ ийм Монгол ахуйтайгаа харьцдаг тийм ээ залуучуудыг гаргадаг морь малтай харьцуулдаг нэг ийм тий. Ийм хичээл ордог бол бүр сайхан байхгүй. Тийм тайзны хөдөлгөөний бас нэг чиглэл нь тий. Тий. Одоо суучдаг бол тэгдэг болсон бол гоё л шүү дээ. Тий. Тэгжилээ. Тэр дадлах толч. Дадлага тий. Тэгж харагдаж байна уу? Тэгж орж ирсэн шүү наажаа. Баярлаа. Явлын говьдын тэр дээл мондог байгааз. Гайхалтай. Тэр өчөө янз юм. Дахин ярмаар ягаад. Одоо хэдэрээ. Энэ чинь ингэх юм байна. Шөлн нөгөө нь хэд хурц болохоор наажаа ингэх юм байна. Шөлийн биш энэ дотор Зүгээр дүүфүү мөвөө загас магас юунуудыг ингээд ийм юугаар аваад авах юм биш. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Италийн алдарт Riunite гэж. За энэ хүү Riunite гэдэг дарс нь бол 80 гаруй улсад экспортоор гардаг. За Мексик, Америкт хамгийн их зарагддаг ийм Итали дарс байгаа. Чихэрлэг дарсанд дуртай бүсгүүчүүд бол яг тохирох ийм вино байгаа. Хүүтнэр нь уух юм бол янзтай шүү манайхаа. Тэгвэл таны хоёр бацхан чинь юу баг байгаа юм байна. баг байгаа. Одоо тэгэл жилийн дараа сургуульд орно шүү дээ. Хэдэн хүүхдтэй юм бэ? 4. Өө за. 3 охин нэг хүүтэй. Аль нь хөгжим бүжигийн консерваторид төгсөөд байгаа юм? Том нь хүүн. Хүүн юм уу? Хүүн. Удаахан одоо 4-р ингээд мэрэгчлэн хийл. хээл. Өө ямар гоё юм. Одоо ингээд хүүхдүүдтэйгээ гэр бүлийн гоё хамтлагтай. Энэ тийм болон даа. Тийм зоригтой хүсэлтэй. Хөгжим гоё штэ. Гайхалтай штэ. Одоо түрүүн чийсэн штэ нэг ганц аккорд мэддэг гэл те. Авьяастай суут мундаг хүмүүс байгаа. Гэхдээ яг мэрэгжлийн үүднээс хандхад бол би бас яг тэгж боддог байхгүй. Манай саунд юмуд кинонд ажиллаж байгаа хөгжмийн боловсралтай л байх хэрэгтэй юм байна гэдгийг би бодож байгаа байхгүй. Дүрс хөгжим саундаар кино чинь хүнд хүрдэн штэ. Тэгэлгүй яах вэ? Тэ? Яг хөгжмийн боловсралтай, яг актив тийм боловсрал танад дүү хэлж байгаа зүг байхгүй. Эндээс эхлээд энэ хүртэл ямар туулах вэ хөгжим чинь бас нэг тийм дотоод сюжет дотоод юу байх штэ. Яг үнэ. Яг тэгж боддог шүү. Кинонд бол тэр маш чухал тэрсэн. Кинонд тэ? Мэргэжлийн Сая тэгээд тэр гадаад хүнтэй тэр чинь жүжигчин хүн юм уу эсвэл бол зүгээр энгийн хүн үү? ингийн. Хамтарч ажиллах дээр нь ямар байв? Манай хүн чинь 17-8 жил Монголд амьдэрсэн. За. Хэлний хувьд бол асуудалгүй болцохоор. За. Асуудалтай. Асуудалтай нөхөр байгаа байхгүй. Белорус нөхөр. Ээж нь Орос, аав нь Белорус. Үгүй ээж нь Белорус, аав нь Орос гэдэг. За. Тийм Белорус нөхөр. Мондөг үдэмжтэй гоё залуу байлээ. 17 өөрөө Монголд эхнэр хүүхэдтэй, 3 хүүхэдтэй. Тэн залуу. За. Хэлний ойлгоцсон яаж хийж ойлгож байгаа Орос, Монгол, Хятад гэдэг шиг хэллүүдийг ингээд ойлголцчихж байгаа. Тэрэн дээр бол нэг асуудал байгаагүй. Гэтэл манай кино ч одоо тимээтэй, 2 жоохон хүүхэдтэй, гадаадтай, нохоотой, гөрвөлтэй байсан. Тэр болгоно чинь тэнд бас хэцүү автра. Амтантай уулзраа болно гэдэг бол бас л яг. Яг киноны хүн бол мэдээд байгаа байхгүй. Бус нь бол яагаад яг киноны хүн бол амтантай, тимээтэй, сөрөг тимээтэй. Ваа. Тэр жил манай маск магна нэг ганц хоньтой уулзраа болох гэж л тамаа. Нэрэж чааж болохгүй байна. Үгүй. Амтантай бол үнэхээр хэцүү шүү нэг. Дээр нь тэгээд 2 хүүхэдтэй гэдэг шүү дээ. 2 хүүхэдтэй. Тэ. Гэтэ бас яг нөгөө шинхэн сонхон гэдэг шиг яг
тийм хүмүүс чинь бас нэг талаар амар байх талтай. Яг тэрийг поводыг олж тэр мөчийг олж яана гэдэг чинь бас амар хурд ур чадвар тийм мэдрэмж шаардах юм шиг надад санагдсан. Тэгэл за дөрүлээ сууж ах чинь уугийн маань хоёр хүүхэдтэйгээ тэгэл найруулагч за ганц хоёр л явж байна. Хоёр чи ингэх гээд байна. Ингээд тасах гад байна. Тийм юм тал байгаад байгаа шүү дээ. Тэр тэрэнд хурдан ажиллах, хурдан сэтгэх тиймэрхүү юм амар хэрэгтэй болсон. Гэтэ ууги гэдэг чинь нөгөө манай шагаан ангийн юу тий төгссөн жүжигчин тий дуучин эргээд уран бүтээл рүү ороод ирсэн баг шиг үлээ тий. Нэг шиг юу завсарлсан байсан баха. Үгүй тэгээд хувийн амьдралаа одоо үр хөвгттэй бол ингэж төвж те үр хөвгттэй болон тэр болгоныгоо зохицуулж байгаа л. Үгүй тэгэл урлагт орсон ч юм уу юунд ч орсон ямар ч хүн тэгэл буцаж ирэхийг хүсдэг шүү дээ. Тэр хүсэл л одоо энэ кинон дээр үнэхээр хүчтэй ажилласан гэх юм уу хүчтэй нөлөөлсөн эндээ зорьсон манай. Нүдийг харахад л мэдчихэж байгаа юм чинь. Асцсан байгаа тэр буцаад юм да ингэж яах гэдэг нүдийг харахад ямар гоё юм бэ. За одоо яах вэ? Мандуглаг. Мандуг юмхтэй байлээ. Би бас нэг сайн танихгүйсэн. Манай унагийн найз, манай найруулагч. Найруулагчийн найз. Би нэг сайн таньдгүй байсан. Тэгэл сая кинон дээр ажиллахад бол мандуг юмхтэй байсан. Начиг юм ойлгоо дигнүр тийм үнээс хамаагүй бүртээ сууртай тийм сайхан юмхтэй лээ. Өөрөж баярлж л байгаа те. Гоо тэгэлгүй байх уу тэр чинь тэгээд бас уран бүтээлийн тэгэл нэг хүн бүхэн л ингээд уран бүтээл хизээ яг нэг юм тохирон бүрдээд миний нэг уран бүтээл ингээд тапгээл ингэх болоо л гэж бодож идэв шүү дээ. Тэгээд манай уран тунгалаг өөрөө хөөслөө говийн хөвгт биш. Өөрөө хөөслөө тимээ хуйлуулсан гэж боддог. За. Анх тэр Ингэн буйлаа гэдэг киноны тэр хөөсний аяыг нь бүр олж сонсоод яг тэр аяар хөөслөөд тийм болсон шүү дээ манай кинон дээр би бүр гайхсан шүү дээ. За өөлт би итгээгүй байхгүй. За яана одоо намар цаг тимээ ингэдэггүй гэдэг үе те ботгоноо жоохон томорцсон гал те томрол ирэнгүүт жоохон ивэршэл тоохо болж мэлэн шүү дээ. За ингэдэг бол яадаг бол хүмүүс ч ингэдэг юм да. Угаасаа киноны утга санаа маань болоогүй юм болохгүй юм болцсон болох тэр цаг агаар бүх юм ингээд буруу тишээ эргээд ингэж байгаамаа гэдэг тийм агуулга бас явж байгаа байхгүй. Болоогүй юм болж болохгүй юм эндээс явж болохгүй юм тий энд байх ёстой юм байгаа газараа байхгүйгээс болоод тийм юм болж байгаамаа гэдэг тийм санаа байгаад байгаа байхгүй. Тэгэл айжсэн чинь манай дуулаад эхэлсэн. За одоо яадаг бол үнэхээр нөлөөс гарсан шүү. Тэгээд сонин тий одоо мал амтныг дуу хөгжим айлгуу хоолоогоор тэгж уйран гэдэг бол тэрийг үрдсэл гэж би бодсон. Үрдс би бинтэг холбогдож байгаа тэр амар гоё тийм. Юу л гэж бодсон. Тэгэл зааш та. Би тэгэхэд яг үнэндээ бол хоолоо зангаараа буруу тийш харцсан. Камер буруу тийш харцсан. Ботгоо амлуулаад буруу тийш мангар юм гоё болт юм байна. Хүмүүсээс холдож байгаа юм шиг. Сайн уу юус ш. Манай хүн тэгс шүү дээ. Тэрийг хаадаг шиг. Тэр жанчвлан аваад өгөөж урдлаа. Өмнөө нэгээ тавьчих. Тим юм болсон шүү дээ манай кинон дээр. Тэгээ Монгол ахвч үнэхээр өөрөө супер юм байна уу. Японочууд урт насалтгэл гэдэг нь шүү дээ. Монголчууд нэг өчөөхөн жоохон юм дээрээ анхаарал бие бодол тойглол яг ахуугаараа нүдэлчин ахуу те мал хуугаараа эрүүл тийм сайхан өөрсдийн хоолт юугаараа ингэхэд бол монголчууд хамгийн урт наслах юм байна гэж би ойлгосон шүү дээ. Цагаан айтай. Энэ таван өшөө малын ашиг шим. Зөвл өөрийгөө бие хайрлал ингэх юм бол яаж л ингээд тэр тэнэм талыг харах тэр ингээд ишээ явъя, тийшээ явъя, ярах, уургаад, алах ямар ч тийм шаардлага байхгүй бол тайлширч байгаа. Тий. За тийшээ нэг юм даах гэдэг ботол нь хүртэл тийм болоо. За гэдэг юм байна. Тэгэл ямар супер юм бэ? Би одоо ингэж ойлгож байгаа юм мэдгүй. Ямар ч лээс энэ
зүйл энэ ах уу байх ёстой юм байна. Энэ одоо Азийн өндөрлөгт заавал байх ёстой. Тэ? Хэдэн мянган хэдэн 100 үндэстэн байгаа шүү дээ. Тий. Монгол үндэстэн байх ёстой байхгүй гэж би ойлгосон. Байх Үнэ ёстой. үнэ. Яагаад энэ хатуу ширээ уур амьсгал тасан зохицох үнэхээр би физиологийн бүх юм байна. Тэ? Тий. Манай энэ хот юуны физик лежиг манай физик тэр Азийн солонгос юмд орсон яг л ген л харагдаад байгаа шүү дээ. Тий. Ген л харагдаад байгаа. Надад бол тэгж харагдсан. Түүнээс бол тэр хүний хэдэн жил барилдсан инээ тэр энэ биш зөвхөн ген харагдаад энэ бол байх ёстой юм. Тэгтэл барил авчихсан. Тэгтэл барьж авна. Тэгтэл тэрийг бодож олно. Тэгтэл тэр чинь тэр хүмүүс байхгүй л байхгүй тэр суурь хэрэгжилтэй тий. Тэр нэг цагаан бутааны өгт гэдэг шигтэй тийм хүмүүст байхгүй багтал. Тэр хурд байна гэдэг надад бол ген л харагдаад. Тийм Тэр сүүлд нь ялагдчихад нэг арьслах өгсөн юм шүү дээ. Гэхдээ зодоод ахад байгаад байдаг хүн. Тий? тий. Гэхдээ тэгээд байх ёстой. Тэгээд бид нар одоо юу гэдэг инглиш ертөнцийн Монгол гэдэг үндэстэн байлгах. За одоо үед би өөрөө үйж чадахгүй маа гэхэд үр хөвгтүүдээ тэрний төлөө тэмүүлсэн Монгол иргэнийг Монгол хүнийг тий монголчуудыг яг нь бид гадны хөгжил гадны юунд амар автчихин л да. Энэ бол хөгжил нэг буруу биш шүү дээ. Энийг сайн наваа сайхны мууг нь хай гэдэг шиг бол баймаар байх л ёстой. Яг үнэ шүү. Тий. Энэ найз нөгөө нэг жанчвлан гээд алдар таашаа биш үү? Тий. Энд чинь нэг хоёр ям зогоод идэм аа. Жанчвлан. Би бол дээхэн үед бол юм арай нэг энэс нэг юм жижигхэн можгор юутаг агих хоодог байсан юм. Аа. Савтаг юм. Одоо бол ийм хөөрхөн юм гонцгор савтаа болчихгооч. Тэгэл энэ бол аюу сайн аршаа шүү дээ. Нөгөө ходоод гидс, нойр булчирхаа, хоол шингээх нөгөө цөсний архаг нөгөө цөсний өрөвсөл энтер бол ингээд маш сайн. Тэр үтхийл нөгөө нэг одоо шар тайлна. Одоо нэг халамцаараа нэвтрүүлэгч чинь бол энэ аршаа ч юм бол одоо төгс сайхан гайхалтай зогцож байгаа шүү дээ. Би бол одоо энэ жанчуулаа орж ирсэн шүү дээ. Байнгын жанчуулаа угсаа. Янзтай. Энэ хүнтэйг адилхан бах уу бас. Хүнтэйг адилхан бах. Ядч л одоо боловсруулалтанд ороод инглээ хэд газар нэрвэл тий. онгон тагшин байгаа. Тэндээс авж байгаа амиг ингээд хүнтэйг л адилхан. Дэх үед нэг ягаад ирсэн нэг энэ тэнд очиод нэг юм газруудад аршаа маршаа уугаал юм гэхээр зүгээр чинь аршаа юу ячих баг эрүүл болчихно гэдэг л. Чи тийм сонсч ирсэн үү? Сонсч ирсэн. Гэтэ би ерөөсөө тэгж үзээгүй. Би ч гэсэн эрүүл болж үзээгүй л дээ. Аюу гэсэн чи эрүүл болж бол үзээгүй л дээ. Тэгтээ аршаануудыг бас тэгдэг гэсэн тий? Тэгдэг байсан. Тэр харангаан уулны тэр аршаа маршаа нэг манай нэг нэр бүх юм бүр эрүүл болсон гэж ярьж ирсэн гэдэг. Бүр уг гар болчих юм танах Айлаа аймгийн хүмүүс байна. Ховд аймаг. Ховд аймаг. Даривсан. Ховдын дарив гэхэр ч одоо юу хангаа аваргын. Тий. Чи хангаа аварч айл сум юм. Мөстгөөдсөн үү? Тийм билүү. Гэтэ дарив гэж ээжийн дарив их гэсэн үү? Тэгдэг шүү лүү. Яга ялтах чинь говтан дарив. Сутаа хайрхныхаа урд байдаг. Манайх чинь манай одоо аав ээж нутагч нь ховдын дарив юуныхаа хойно байдаг. Юу шүү дээ. Зэрэгэлдээ яг тийм алтай. Тэр алтай говь алтай юуны чиглэлийн хүмүүс юм байлаа шүү дээ. За. Та хоёрын тэр бас л угаасаа шүгшээний миний хэнэггүй ах зөвүүн тохиолдол доо тэр чинь. Амар. Тэгээ сонгодог гэдэг чинь сонгодог л байдаг. Амар аах. Тий. Тэгээ ер нь бол шүгшээний тэр хоёроор за өмнө нь бол төмрөө ах одногч тэгээ нэг том золоо ах эднэр Тийм. ээжтэй үнсүүлсэн гэж нөгөө мориу улагнаар хийгээд та хайд сүүлд нь тэр миний хэнэггүй ахаар хэлнэ шүү дээ гэсэн. Тэгээд миний хэнэггүй ахыг шууд Монгол руу татхад баг үйл явдал өөрчлөгдөлгүйгээр нэр өөрчлөгдөөл нэг жоохон баг тэгэл орчихсон. Яг ахуу өөрчлөгдөөл. Ахуу орж. Ахуу шууд Монгол хөлс рүүгээ ороод. Ороод ирсэн ямар ч тийм системний дараа л энэ өөрчлөх юу ч байгаагүй шээ. Тэр хүн биш нөгөө нэг хүний тэр дотоод сэтгэл зүүн асар том драмыг бичиж ажиллаж байгаа чинь тэгэл тий. яалтж байхгүй л тий. энэ дээр зүгээр
Хувцас солиод ороод ирэхэд нам нааж байгаа. Нам наалтаад манай баяр сайхан найруулагч бас мундаг ажилласан. Манай анги өгдөө штэ. Тийм үү. Баяр сайхан уу? Тийм, Дамбай баяр сайхан ч нөө. Тий. Танай анги юм уу? Манай анги штэ. Зөв. Хоёрын бутал болсон. Би бас тэрэндээ тим юмыг хийгээд эхлүүлж эхлүүлсэн. Тэр баяртай дээ. Найзуудаа үнэхээр баярлалтай юм бас. Одоо энэ явуулын хүн говьдын найруулагч нь болохоор Найруулагч нь Уран Туяа гэдэг эмэгтэй найруулагч байгаа. Эмэгтэй найруулагч хийсэн гэдэг үгнээс бас онцлогтой. Манай эмэгтэй найруулагч нар одоо их олон байдаг юм байна. Яг мэрэгчлэрээ ажилласан тийм байдаг юм байна. Тэгээд надад л ажиллахад үнэхээр онцлог байсан. Тийм нарийн тэгж харж байгаа эмэгтэй хүний тэр эмэгтэй хүний чимхлүүр мундаг ширэн гэхдээ их нанди юм аа. Нанди юм юу. Мундаг юм байна лээ. Эмэгтэй найруулагч ажиллаж байгаа надад амар чухал санагдсан. Тийм тэгээд энэ өөрсдийнхөө ахуугаар цааш амбиц нь бол гадаашаа гадны фестивалуудад зориулъя. Монголчууд угаасаа энд дуртай монголчууд угаасаа энийг үзэхэд те одоо малаа харахад те тэр уртын сайхан дуутай тэр юу үзэх дуртай гадаашаа гэдэг тийм зорилготойгоор хийгдсэн шүү дээ. Сайхан те хөлөөстэй янзтайсан. Тэгээд нэг амжилттай сайхан явж ирээд дараагийнхаа төслийг ингээ хийх мих урам зориг аваад ер нь тэгээд юм л хийж ивэл те ямар нэгэн байдлаар уран бүтээлч хүн байлаа ч гэсэн те ямар нэгэн байдлаар уран бүтээлийн эсвэл юу гэдэг нэг тийм юм ал заавал хийж явах хэрэгтэй юм шиг байна. Одоо барилгачин хүн барилгаа барих хэрэгтэй, сайн барих хэрэгтэй гэдэг шиг. Хүн нэг юм хийх юм бол яг сайн насан туршдаа үйлдэж явах хэрэгтэй юм бол. Угсаа чинь юугаар хийх үеийн тоотой тий жаргал зовлонгийн тоотой гэдэг шиг гэж байна. Тэг яг үнэ. Тийм тэрийг л хийж явах хэрэгтэй. Одоо нэгэнтээ ингээд эргэлт буцалтгүй орсон гэж өөрөө бодсон уу? Хувь заяан түшээ тэнд байсан уу? Мэдгүй ямар ч лээсэн хийх хэрэгтэй юм а. Заавал сайн хий, байнга хий, үргэлж хий гэж. Тийм зорилттой л байна л та. Тэгээд мэн ямар сандаа хулака баяртай байна уу гэж асууад байгаа шүү дээ. Орногч дээр ярьжсэн. Уйлч ингээд зүүдэлж байгаа зү. Их чи нэрээ зүүдэлт юм байл шүү дээ. Чи яг зүүд. Харин би ч бас ингэж суумаар байсан. Хөдөлмөрхөөр яригдчих шүү дээ. Аяа. Театр тэгэхээр хэдэн жил ажиллаад театраас? 10 жил, 9 жил, 10 жил. 10 жил тэнцэн сураад стахнараасаа агчнараасаа суралцаад театрт суралцсан гэдэг чинь бас миний даваа тал. Тийм хэр тэгж байна. Театрт тэгээ нөгөө жүжигчин форумтой байдаг. Тий. Театр өөрөө нэг бол лаборатори газар болохоор тэнд жүжигчин байнгын амьд форум, амьд ийм юм дээр байж идэг. Үйл ажиллагаанд орж идэг тийм. Миний даваа тал шүү нэрэ. Тийстэй ингэж ярьж байгаагүй юм биш үү? Театр ярьж гой санагдчих. Сайхан. Тухайн үед чинь тэгэхээр чиний үед театрт тэр 10 жилийн хугацаанд бол одоо бүхэл мондгууд л ажиллаж ирсэн. Бүхэл бүгдээр тий. Юу? Инхтуулагч. Үлжих хөгч. Хийгч идрэл байхгүй болохоос ер нь бүгдээр байсан шүү. Тийм. Гэхдээ инхтуулагч, оюун дээрэгч их дрим театр гоётэй бас. Гой. Тий би яг тэрийг бас боддоо шүү. Яг оюутан байхдаа яг тэдний жүжигүүдийг үзэл тоглолтыг хараал байж хат бас театр бас гоё байсан тий. Мега Electronics хямдралтай худалдаа эхэллээ. Apple, Samsung, Huawei, Honor. Ухаалаг утсаа орлого ноцохгүй урчилгаагүй лизингээр газар дээр нь шийдүүлэн аваарай. Хариуцаа зөвхөн Mega Electronics-оос. Хадамцуу хараа нэвтрүүлгийн ивентэд гихч хамтран ажиллагч Mega Electronics. Хэрвээ та за одоо тий iPhone 17 Pro Max-ыг авахыг хүсвэл, за мөн Honor X9-ыг авахыг хүсвэл, Huawei одоо Pure 80-ыг авахыг хүсвэл, за Galaxy S25-ыг авахыг хүсэх юм бол Mega Electronics-оос одоо нийгмийн даатгал төлөх шаардлагагүйгээр, за мөн одоо орлого нотлох шаардлагагүйгээр лизингийн таатай нөхцлөөр авах юм байна. Яг одоо миний доор харагдаж байгаа Mega Electronics-ийн пэйж хуудасаар
Зочлороо манайха халамж цайрын нэвтрүүлгийн ивент тэтгэж хамтран ажиллагч Mega Electronics. За хоёлаа нөгөө Оросын алдарт Московская Прямую гэж байш. За энэс нэг Оросын одоо бараг л нөгөө нэг хамгийн эртний водкануудын нэг энэ чинь Столичный гэж яддаг те. Бас тий бас манай нэвтрүүлгээр студичны ордог. энэ хоёр чинь бас эртнийх баг шүү нэр. Тий. Тэгэл одоо яалтаж байхгүй эн чинь энэ дээр нь нөгөө нэг юунууд байгаа шүү дээ. Нэг нөгөө медалууд байгаа шүү дээ тий. Ингээд хамгийн их шагнал хүртсэн водка юм билээ. Энэ үү? Тий. Жигж. Московская. Энэ водка хүртэл шагнал хүртээд авах юм аа гэнэ. Гэхдээ эн чинь тэгээд нөгөө нэг яг одоо яра нэг талаараа ийм байхгүй да. Энэ хамтлагааны эн чинь яагаад ингэж шагнал хүртэж ийн гэв. Эн чинь дэлхийд даяараа ингэж соёл болоод хөгжөөд ирсэн байгаад байна шүү дээ. Одоо алкогольны соёл тийм ээ. Алив заа гээл те. Ингээл энэ чинь тэртэргүй 20 нэг үтсэн шүү дээ. Хоороо авал тогтоож үзээд яагаад түүхэндээ бол төмөн зүйлээр ясаар гаад хамгийн сүлд нь одоо зүгээр уух соёл дээр тогтсон байгаа байхгүй. Энд чинь бүр сүлд соёл болсон. Тэгээд шин чин бас хүний эрэхтэй мангар хамаатай юм баггүй. Хүн 7 хоногийн 5 өдөр махитлаа ажиллана те. Нэг стрессээ талах хэрэгтэй шүү дээ. Ямар нэгэн байдлаар. Тэр л баггүй. Хүний эрэхтэй яг үнэ. Зурхгүй. Биний дэж юм чи юу вэ? Тийм ээ. Бид л өөрсдөө буруу хэрэглэвэл тэгээд дээрэс нь нэр үзэгчтэй хандаж хэлэхэд 21 наснаас дээш зохистой хэрэглээрэй гэж. За Московская яг нэг амталцах. Энэ хэдэн араас идэв Московская? 38. Би сая эндээс харсан шүү. Тийм ээ нөө. Тий 38. 38 минут тийм. Багаах, ибяах бүгдээрээ л байлаа шүү дээ. Тухайн үед Баа. ер нь чамд хамгийн одоо энэ амьдралдаа одоо ажиллаж байсан хамгийн одоо ёстой нэг чиний шүүсийг шахаж исэн найруулагч гэвэл одоо аль найруулагчийг хэлэх вэ ер нь? Баатар найруулагч, Надин дорж найруулагч. Аа. Энэ бүгдээрээ. Бүгдээрэнд нь шахавчихсан. Яг тэр үед ажиллаж исэн бүхэл төвшин найруулагч. Сацтай байгаа Баатар найруулагчтай. Ажиллаж исэн гэхтэр. Айхтар штэ. Чи тэгээ хэлээч. Тэрнээс чи амар шаасан гэд хэлээч. Үгүй би дураач хэлчихэж. Айхтар штэ. Чи хэлчихгүйс чи. Анаа гараад ир. Найруулагч нар төгтөө. Яг тухайн үеийн одоо нэг чинь Орос школны найруулагч нар тал хийж үзлээ шүү дээ тийм. Одоо бол бас нэг мэдгүй одоо ари өөр болсон юм шиг байлаа. Одоо нэг сүүл төгсөж ирсэн одоо жишээ нь Бат болч гэдэг юм уу одоо Шаравч гэдэг юм ари өөр болсон юм шиг байлээ. Яг бид нар бол нэг дээр үеийн одоо тэр тэ нямгаах одоо мөнгөтөрж багш одоо тэгэл тэ Баатар найруулагч одоо Найдан дорж найруулагч энэ бүх харж ирсэн найруулагч нар ч юм бол бүгдээр л одоо Орос школ Тэ. тийм найруулагч нар шүү дээ. Энд бол юу л та. Орос чинь магтаж байгаа юм биш. Тэгэхээр шинжлэх ухаан бүх юм дээр лидер дэлхийн лидер болсон шүү дээ. Тэ. Тэгэхээр тэндээс юмыг сулгааж авч, тэндээс мэдлэгийг олж, боловсролыг олж гэрч ирсэн хүн бол буруу шүү дээ. Тэ. Тэгээ Монгол руу гоё хөрсөн дээрээ гоё буулгаж байна. Тэ. Яалтч байхгүй л одоо дэлхийд дээр хамгийн анх л одоо жүжигчний школыг гаргаж ирсэн хүн бол одоо Оросын алдарт Константин Станиславский шүү дээ. Яалтч байхгүй гэж. Тийм. Систем болгоод систем болгох тийм. Пак гэж. За одоо энийг тэр нь төгсөө тий ажилдаг тий. Оросууд мундаг мундаг. Тэгээд тэнд бэлтгэгдэж ирнэ гэдэг бол бас маш том одоо юу гэх зэрэгдэв байхгүй уул нь бол бэлтгэгдэж ирнэ гэдэг бол тий бид дээр үед бол аль тийм биш шүү дээ. Тэнд сурсан бол энд
амар л байсан юм шүү дээ. Угаасаа л хийдэг л байсан юм шүү дээ, тий. Юу лээ. Социализмын юм хатуу чанга юу ч гэсэн хийсэн юмнууд нь одоо Шаргуун 2 дугаар симфони тий сүпэрлэг байна. Хизээш дахин давтагдахгүй. Одоо дэлхийн үед баг бүтгэх систем юм байгаа байна. Тэр мундаг боловсролыг мундаг газар нь эзэмших хэрэгтэй. Эндээ яг энэ атмануудтай адилхан, тий бурхтуудтай адилхан хичээж зорж зүтгэж хийх хэрэгтэй. Тий. Би зүгээр төрөг ингэж ажиглаад байдаг нэг бас ингээд зарим жүжигчид бол ингээд өөрийнхөө ингээд замналыг ингээд харцсан байдаг. За би ингээд тий ер нь би ингээд явж гэхдээ одоо жишээ нь манай жишээ нь ариун бям гэдэг хүн бол ингээд яг өөрийнхөө ингээд явах замаа ингээд харцсан байдаг шүү дээ. За би ингэж тоглоно, би ингэж ажиллана, би тэр үтгийн хэл би энэ цалингаар ажиллана ч гэдэг юм тий. Ингээд бүх зүйлээ ингээд ингэсэн байдаг шүү дээ. Би юу гэж асуух гэдэг нь гэвэл төрөө ингээд одоо ийм их контент үйлдвэрлэгдэж яхад баг кинонд ордог. Нэг юм одоо ёстой нөгөө нэг тий нэг дуртай болгонд ороод явдаггүй. Тэгээ санал тавьсан болгонд нь ороод явдаггүй. Баг ингээд явдаг. Тий. Энэ нь магадгүй тэр одоо төрөөгийн өөрийн тэр нэг юм одоо карьерийн зорилгын нэг юм зүйл байгаад байна уу? Гүйгүй. Ерөөсөө тийм одоо тэгэл яг амьдралынхаа зам жимээр цензур гэх юм уу? Цензур уу? Цензур тавьдаггүй гэж байгаа юм уу? Гэх юм уу? Ерөөсөө тийм түрүү хэлсэн шүү дээ. Арх тамхил байхгүй бол дэлгэцэн дээр тэхгүй бол би юу ч хийнэ. Надад тийм юм бол байхгүй. Тэгэл одоо энэ хүн ийм л юм хийх ёстой, ийм л цаг хугацаанд ингэж л амьдрах ёстой гэдэг зам жимээр л явж байгаа хөшин. Түүнээс бол одоо тэ ингмэрэн тэгмэрэн нэ тэргээд ядуу жилдээ нэг кино тоглолцдог. Жилдээ нэг кинонд бодох цаг хугацаа зөндөө байгаа шүү дээ. Тэр ар гэртээ зарцуулах цаг хугацаа надад хамгийн чухал байгаа байхгүй. Тэр хамгийн чухал байгаа байхгүй. Тэгэхээр за нэг жилдээ нэг кинонд тоглоод ингээд яваад байна гэдэг маань бас нэг тийм олон харагдахгүй юу надад болохгүй байгаа юм шиг надад санагдаад азар. Мань бол ерөөсөд олон юм тоглоод ингэж минги яаймаа би зөв юм тоглож ийн энэ тэр гэж ерөөсөд боддгоо л байхгүй. Яг тухайн үед ямар уран бүтээл дээр ажиллах вэ? Тэгээд жүжигчин чинь характер бүтээх те нэг өөрөөсөө өөр характерыг тоглох нэг тийм гол ажилттай гол миний жанжин тэр характерыг тоглох хүн болгон өөр те тэр характер яаж тоглох вэ гэдэг тийм юм дээр их ажилтдаг болох тэр яг тэгж бодогддог юм байна чи. Энэ зүүн тол би ямар хүнтэй оролдож байгаа юм шүү дээ. Тийм шүү дээ хүнтэй оролдоо би ингэ гэдэг байгаа шүү. Надад сайхан гэр бүл байна. Сайхан аав ээж нар маань бүх юм сайхан байна. Яг тэ хэрэгслээ эзэмшээд хэсэг одоо театраас гараад тасч байгаа л онцлолцлоо шүү дээ. Тэгэл тэнгууд жоохон тэгж санагдаж байна. Гэтэ миний одоо хийж байгаа ажил маш чухал болох төр. Тэгэл нэг өдөр ингээл театрт орцсон ч байх юм бол мэдгүй тийм болох юм бол би хизээд үлээ. Эр хүнд бол ингээд бас нэг карьерийн үед бол унахч үед байдаг, босгоч үе байдаг. Нөгөө эр хүн долоодордож 8 сэхнэ гэдэг гайхалтай үг гэдэг шүү дээ. Ер нь алтан төрийн хувь хүний үүднээс асуухад уналт нь хаана байсан бэ? Босолт нь хаана байсан бэ? Театрт орсон миний хамгийн юу чиг юм уу? Сэргэмэнтсэн гэх юм уу те. Театраас гарсан маань уналтын үед бас юм уу? Гэтэ би театраас ур чадвараасаа болж те ажил тасласнасаа болж ингэж би гараг. Тэгээд нэг өөр нэг хүчин зүйл нөлөөлсөн баг тэгэл гарсан. Түүнээс бол энэ ингэсэн тэр ингэсэн гэдэг талаар би юус гараг гэж боддог. Хүмүүс яаж бодох нь би мэдэхгүй. Гэтэл бол би театраас ур чадвараасаа болж гараг болов гэж боддоо шүү дээ. Зөөр нэг жоо номхон ч юм уу даруухан тийм болох тэр нэг тэгдэг. Лэжтэй шүү дээ.
хин өгч гэдэг. Өгч гэдэг. Хөө хаалт. Тэр энэ их гоё биш үү? Загсаа. Тий. Энэ Загс болсон амтга. Би бол загсантай дуртай. Загсны хоббит юу? Загсантай. Яг хөө тэгтээ яг нөгөө барьж марж яахгүй. Сөн тий. Ан загс марсны тэр хоббиг юу ч ойлгодгүй. Гэхдээ бүр тэрнт чинь бол сая цой төмрөөд ахта. Хатамцын өрөөний нөгөө нэг сар шинийн тусгай дугаар хийлээ л дээ. Тэгэхэд ингээд бүр яг яагаад анд дуртай болдог вэ талаар цэдгүүрээр дарах надад бүтэн 2 цагийн сургалт орсон. Нэрэ бүр яг тэхээс өөр аргагүй мэлээ. Аргагүй байлээ. Тэгээ аргаас өөр аргагүй мэлээ. Яг чам шиг ингэдэг гинэ. Сони яагаад тэр анд одоо тийм дуртай байдаг юм болоо гэж гайхаад явж исэн залуу нэг отоонд суугаад та бурдаас нэг амтан гарч ирэл маа гусаад тэгээд нэг ийм сэргэлт авдаг юм байна л. Тэгэл тэрний хараас тэгээд хот тэрээд яваад бөө муу аваад нөгөөч нь дараа нь найзуудынхаа хөөе явъя. Өрөөлөө. Тэгээд жилийн дараа нөгөөч чинь анчин бол цэвж ирж байгаа байхгүй. Би одоо нэг аав баг мал яа өвчүүд түшгээл хөл барьж игээл тэрийг ч үрт харж чаддгүй тийм. Тийм үү? Тий. Эвгүй шүү дээ. Тэгээд тэр зүг зүгээр байгаа. За яг юунда хоол хошиндоо хэрэглэнэгээд заавал алахгүй байх эсвэл тий. Гэтэл надад өрөвдөлтөө санагдаад байна. Тэгээд ан гэдэг юм. Би тэгтээ загас барьж үтсэн. Анд үргэлгэнд ч явж үтсэн. Ингээд тэн чон антун үргээ буудаад арилаад явж үтсэн тэгтэл. Тэр нэг байгаль юунда дураараа явж байгаа антныг алаал хэмжүүл дээрээ бахархаал чан шагагийн юунда хөлдөө зүгээл мөнх давргын юу гэдэг үст. Өөрийнхөө амийг хамгаалаагүй юм чиний амийг яаж хамгаалтыг наа чи юуны яасан гэдэг шиг явж байгаад харах нь боловч шүү дээ. Тийм бас магадгүй бах үү. Тэгээ өөрийнхөө дуртай амийг хүнд рекламахын тулд яаж ч ярьж болно шүү дээ. Тэгвэл төрөөгийн одоо юу хорхоосдаг юм юу өөр юу вэ? Хөгжим, урлаг. Ааха. Тэргээр л кайфарч ин да. Тэгээд хүн төрлөختөн үүсгээсээ ахуулаад тэр хөгжим юм салаагүй байна гэдэг чинь учиртай болоод хүнд хэрэгтэй болоод л байгаа даа. Одоо юм хурдтай хүчтэй эвгүй нийгэмтэй ганц хөгжим сонсоход ойлгохгүй маа гэхэд цаад талд ухамсарт нь тайвшруулах. Тэр юуг нь итгэвчсэн тэр эсийг тайвшруулах тэр цаад утгаараа бол байд юм шиг байна. Хөгжим тэр урлаг гэдэг чинь түүнээс л урлаг соён гэгэрүүлэхтэй ёстой л доо. Гэхдээ ер нь хүнд яагаад хэрэгтэй юм бэ гэхдээ хүнд яагаад хэрэгтэй юм гэхээр хүн байх хэрэгтэй байхгүй. Хүн мал амтэн шиг те аргатан шиг бие биентэйг алцах гэсэн үг. Хүн нэнийг хайрлах хэрэгтэй, ойлгох хэрэгтэй, бие биенийг мэдрэх хэрэгтэй. Тийм юм байдаг болох тэр. Тэгээд би урлаг гэдэг юм бол одоо намайг тэгжлээс манай хамаат чи одоо урлагийн хүн болоод яа те. Чи амьдралаа яаж авч явах юм? За амьдрал авч явах нь тэгэл үзьяагаар болохгүй л. Хамгийн гол нь энэ байгаад байгаа юм чи яах юм? Байхгүйсэн бол би байхгүй юмыг ортос ингэх гээгүй штэ гэж л одоо үгүй урлагаа шүтэж тий мөрдлөг болгож зүв байх. Уусаал зүв байх юу байх л ёстой гэдэг юмыг л одоо шашны нөгөө талаараа ажиллагаа юм штэ урлаг бол одоо юу гэдэг аимшигын киноч гэсэн тий аимшигын киноч гэсэн цаагаараа цуснаж болохгүй гэдэг юмыг хэлээд байгаа штэ. Түнэс бол тэргээр хитэн сая доллар болохтой гол биш штэ. Ер нь уран бүтээлчдийн одоо манай зөндөө кино гаргаад байна. Манай Монгол кино үздэггүй гээл гэдэг. Хэрэгтэй болол хэрэгтэй болохоор л хийгээд байгаа байхгүй. Түүнээс бол яг өндөө галаа. За амжилттай хийх нь л байгаа. Энэ кино уран бүтээл хийж байгаа хүмүүс яг уран бүтээлээр амьдарч байгаа юм байна уу? Байхгүй шүү дээ. Тэгтэл цаагаараа алсураа нийгэмдээ өгж байгаа мессеж өгж байгаа тэр агуулган л чухал. Тэгээд одоо энэ хэмнэлттэй хууль мөл гэхэл орон нутгийн театраас, номын сангаас
юм таахгүй тий. Надад яагаад ядаж ингээ хүүхдүүдэд зориулаад бидрийг баг байхад ингээ диско болдог байсан. Одоо ядаж диско яагаад хийхгүй хүүхдүүдтэй. Хүүхдүүд чинь уцснаас алгаа болоод ингээд хөдөлгөөний дутагдалд ороод ингээд хаа та нар яагаад тэр солийн төвдөө диско хийхгүй байгаа. Тэр хүүхдүүд яг тэднийг ингээ алах гаалаад байна. Тэгээд ахтар ч юм тэр асан дөрөв хүүхдүүд яаж цаашаа хөгжиж яаж илүү ингээ мэдэх гэж зорих гэж ингэж тэмүүлэх юм бэ. Тийм байхгүй болоод шүү дээ. Тэдний чинь одоо юу гэдэг чи бидний жоохон нас тогтоод ир чинь те юм ойлгоод ир чинь эсвэл энэ улс төрмөр байд юм уу юмыг мэддэг шийдэл ухааны үзлэлээр нь те мэддэг тийм хүмүүс нь хийх ёстой шүү дээ. Бидний өмнөөс гарч ирчээл одоо ажиллаа хийж ажил л өстэй өөртөө зорж орчоод ажил хийх гэж орчингуудаа онцгүй те ер нь л нэг жоохон буруу яваад байгаа юм аа. Надад л авдаг харагдаад нэг ямар ч хайргүй тий ямар ч хайргүй буруу онцгүй шагаад байгаа юм. Яагаад тэр одоо энгийн номхон ардын мэдлэг чадвартай хичээл номоосондоо сайн сурсан хүмүүс тэр яагаад боловсролын сангийн зээлнээс авч болохгүй байгаа. Тэр дарга нарын хүүхд авч болно бас авч болно. Авчаад буцаж ирээд амар байлтаад хаана вэ? Авчаад эзэмшиж ирчээд энэ их орныхоо төлөө ч юм уу те эцэг ихийнхэн нэр сүрийг бодоод мундаг байлтаа байхгүй байгаа ч би юусаа харахгүй нэ. Тэ боловсролын сангийн зээлээр ингээд сурсан гарууд ирчээд алхаад би юусаа анзаарахгүй нэг хоёр за тэр юм яриад байгаа. Энэ яг хайс хэдвээ шууд талбараар гүгээ гараад ирв. Харин татсан байхгүй мэн түрүүн чамаг чи надад хэлсэн байхгүй юу шүү. Тэр чи яг хийх Би яг барьж авах гээд яг эхний нэг асуултаа барьж авах гээд хайгаад авахгүй сая. Тэний яриг сонсонгоо гээгүй талбараар гүгээ гараад ирэхээр нь за яг хаанаас шууд талбараа гүгээ гараад ирвэ. Барьд авсан чи харин эхний асуултаа би ч бас мартчихлаа. тийш дээ чи чинь юу юу өстэй. Юм хөгжим ярьж ирсэн шүү дээ. Тийм. Ань бацаан байхдаа манай нөгөө доотлын дүүч ингээ хийлч юм чинь тэгэл нөгөө давтсан шүү дээ. Нөгөө галзуу хонхны ороонд ороод давтсан шүү дээ. Тэг би боддог. Ямар янгнуулаа ингээл өдөрж өнгөө. Тэгтэл тэр чинь яг ясам дээр ингээд би ингээ бодсон чинь нэрэл тэр чинь одоо би бараг өсөх наснаа тэр чигээрэл хийл аюулгунд өссөн байгаа. Яг тэгсэн байгаа байхгүй. Өссөн байгаа байхгүй. Одоо би хийл хөгжим маш дуртай. Миний хөгжим сонсдог хөгжим гэл ингэнгууд юмстэй валентин хийл сонгодог хөгжмөө сонсож байгаа байхгүй. Амар гоё шүү дээ. Манай хоёр хөгч ингээд нэг ярихгүй заяа. Багасаа ингээд хийлжлэн чил юм. Бараг захын одоо ингээд хичээхэн тоглож байгаа аймаг шууд аялна. Ахыхан тоглож байгаа аймаг шууд аялна. Сонсголоор тоолох аюул дургу тий. Дургу. Үгүй манай хоёр нэг жоохон ч. Тэр тоглож моглохгүй. Гим гинхэн байж гсэн. Нэг гой сонгодог жоохон хөгтөн гайл. Чи шууд аял. Тэр чинь тархины хөгжил мөглөө амар чухал юм шиг байна. Манай аав ч баг байхад нөгөө нэг нөхөр чинь нэлийн зовхон л доо. Ягаад үцээрч найзтайгаа миний өнөө за. Сага хинтүү дэрэг явна да. Нотороо бэ шууд. Тий. Сослоор тоглох дургу. Тэгэд яг энэ хоёр дахь үеийг хүний юуны хоёр дахь үе дээр хамаагүй юу болж байгаа зүг шээ. Одоо би бас яг тэгж боддог байхгүй. Би одоо урлагийн хүн байгаа тий. Энийг дараагийн үеийн урлагийн одоо хоёр дахь үе хамаагүй илүү тий байгааз одоо танаа авчихсан мундаг юм исэн байгаа таахгүй. Тэ? Энэ хөгжмийн урлагт тэр улаанаа гэж залуу танаа авчин бэлдсэн шүү дээ. Тэ? Манай кино урлагт тэ? Галаа гэж залууг бас бэлдсэн юм шүү дээ. Чин бас нэг тийм яасан юм шиг удаас төгшөө. Чухал юм байхгүй. За урлагийн хүний хөвгт урлагийн салбарыг ярих хэвээр мостой энэ тэр хамаа байхгүй. Тий, одоо жанчууд орж байгаа ихтэл одоо манай Жамсрын найруулагч, Сингдүрч найруулагч гэл хоёр найруулагч байна тий. Монголыг одоо дэлхийд тий нүр болж байгаа хоёр мундаг найруулагч тий. Эн чин миний аав намайг урлагт хөтлсөн. За бүр тэнчэнээс Осургуй байна, Батүлцэн ах байна, тэгээд Тамир байна гэл тийм ээ. Ингээл энэ 3 дахь үеийн
Одоо бүр л мондог болж ингээл ингээл гоё л дөө сайхан янзтай шүү дээ. Тэгээд дээрэс нь нэрээ түрүү ярьсан шүү дээ. Яа чи энэ урлагаар хоол олж идэх юм уу гэдэг. Би бас зэрэг харахад идэв. Урлагч вэ юу ч вэ ямар нэгэн байдлаар хүн хоол олоод чинь идэж штэ. Юугаарч байсан. Тий. А би бол хүүхдүүдтэй юу гэж асуув. Наадхантай үнэхээр сонирхолтой юм уу? Сонирхолтой бол окей. Сонирхолтой юмар сонго. Гүн дурлах юмар сонго. Чи тэгдэв юм. Тий. Мань болох тэр хийх ёстоймаа хий. Юу ч байсан хий. Чи хийж чадна гэж бодсон бол юу ч байсан хийх ёстой юм аа. Тэгээд одоо энэ хүүхдүүд мангар скилтэй болоод байна тий. Олон талын дэвсгэл амар өндөр болчиход шүү дээ. Тий. Амар болчиход шүү дээ. Одоо ялангуяа одооны залуучууд бол тэгтээ нэг бодлын амар хэцүү хөшөө. За. Ягаад тэгэхээр ийм их юм мэдээллийн хорон цай, ийм их ингээл за одоо AI гэхэд л одоо тийм үстэй ChatGPT нэг барьж аваад байж л энд л OpenAI гапа тэгээд дахиад өөр юу юм Grok нь байна уу хин юу байна зүгд ингээд төмөн юм тэгээд ийм их мэдээллийн энэ дунд яг хүн яг цэвэр явчихсны өөрийгөө алтан төрийгөө гал хоёрыгаа одоо өөр хэн байдгийг яг ингэж гаргаж ирж яг хувь хүний онцлогоо ингэж тунхаглана гэдэг бол яа. Тэгээд энэ дундаас төвлөрлөө барьж авна гэдэг. Тий. Хурдтай байгаа. Нэг үс чи чамд лекц тавьсан шүү дээ. Хурдтай байгаа л да. Юу штэ. Энэ болгонд одоо энэ хурдыг одоо яалаа зогсоох ямар ч боломж байхгүй. Ямар ч боломж байхгүй. Харин энэ дээр миний яриад гэр бүлийн хүмүүжил гэр бүлийн юм чи хамгийн чухал. Халуун цай ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч Польшийн алдарт Зубровка. За, Францын энэхүү Divine Vodka-ны хувьд бол Divine гэдэг нь бурханлаг гэсэн нэртэй. Тэгээд манай World Wine компани 30 гаруй жилийн түүх туршлагатай энэхүү компани маань албан ёсны эрхтэйгээр Divine-ыг Монголд оруулж ирдэг юм аа. Тэгээд 5 удаагийн шүүлтүүрээр дамжиж маш чанартай спиртээр хийдэг ийм сархад байгаа. Халуун цай ярианы нэвтрүүлгийн ивент гэдэг хамтран ажиллагч Divine. Халуун цай ярианы нэвтрүүлгийн ивент гэдэг хамтран ажиллагч Жанчивлан Аршаан гэж. За энэ хүү Жанчивлан Аршааны ач тусыг яриад ах юм бол өнөөдөр манай нэвтрүүлгийн цаг хүрэлцэхгүй. Тийм ээ одоо ингэж байж байгаа шүү дээ тий. Элэг цэсний үйл ажиллагааг дэмжин бүдүү нарийн гидсний тийм ээ хоол боловсруулах эрхтний бөөрийн үйл ажиллагааг дэмжинэ гэл одоо ерөөсөө баг юу юм шүү. Жанчилан чи баг мөнхийн аршаа юм шүү. Та нар ч одоо мөнхийн аршаа хагаад байсан чи эн чинь байж штэ манайха. За халуун цай ярианы нэвтрүүлгийн ивент гэдэг хамтран ажиллагч Жанчилан. Нэр энэ хүүхдүүдэд нэр хийх юм болтохгүй шүү. Байхгүй болчиход шүү тий. Тэгээд энэ чинь нэг юм хамгийн гол нь энэс салжгаар уйдах гэдэг юм шиг. Уг нь хүүхэд уйдчих хэвээр ингэнэ. Уйдах хэвээр. Уйдахаар хүүхэд цаашгаа ингээ юм тархины ястаад юм сэтгэхэд ингээ уйданаасаа яаж гарах вэ гэдэг ингээ өдний хэлцээд ингээ юм сэтгэдэг. Тархины ажилтдаг. Тэгээ манус чинь бас хүүхдүүдгээ уйдаж явах хэвээр юм байна. Бас магадгүй тий. Бүх юм нь бэлэн ягаал тий. Ийшээ ларна тэр нь бэлэн, тийшээ ларна бэлэн хандлагатай болчиход байгаа шүү тий. Хүн чинь уйдахаар л тийм байна. Юм зохион бүтээн шүү дээ ер нь бол. Тархин. Тийм ээ. Тэр хүн байнгын завгүй ингээд юмар ингээд нүдчгээс чи хүнд юу байхгүй байхгүй. Басан байхад нэг юм юу гэдэг өс явж санаж байна. Москвагаас ярьж байна гэдэг юм заваа холоо. Тэр өстө үнэ. Тэгэхээр өглөө тэр 6 цагаас радио эхлэхэл яа. Что чангалч яг радио чангалаад өглөө сэрэх гээд тэр ч хэцүү. Гэтэл одоо бодоход амар гоё бүрийг дурсамжинд танк гэж дуурж шít. Бэлгийн кино надад ятсан байна гэдлээ. Жамаа ах байсан. Нөгөөдг нь хоёр залуу найруулагч юм аашаас. Тийм их шин. Энэ кино гэдэг нэг хизээд яаж нээж олоод яасан хизээд үзэл суртлын зэвсэг гэдэг юм арилахгүй яг тэр чигээрэл байх бах те.
Урлаг тэрдсэн кино. Ганц одоо тэгээд хөөе тэгээд кино бол одоо ингээд харж хахад нэг хуучны менюсын нэг тийм ойлголтоос бас харин өөр болчихлоо шүү дээ. Өөр болоогүй яг шүү. Гар гэргийнхэн дэлхийг яах гээд эзлэх гээд сүрүүлэх гээд ирэхэд Америк биднийг аварна гэдэг Америкийн үзэл сурталтанд Америкийн киногоор явж л байгаа шүү дээ. Нэг хоёр юу яадаг вэ? Хоёр Америк хоорондоо золдонгуудаа нэг нь дэлхий аваргалж байна. Тий. Тэр шиг тийм байж л байгаа шүү. Тэгэхээр үүргэл гэж боддог байхгүй. Мань бол одоо уран бүтээл хийж байгаа бүгдээрээ л тэгж боддог бах тий. Үүрэг одоо эмзэглэл тий. Дургуугаа илэрхийлэх зөв юмд ороо татах гэдэг тийм юмар л уран бүтээл гэдэг юм ер нь босч ирдэг шүү дээ тий. Түүнээс зөвхөн мөнгөн дээр босч хизээж би тэрийг баг яагааг ямар нэгэн байдлаар зохиолчийн эмзэглэл тий ийм юмн дээрээс л уран бүтээл гэдэг урлаг гэдэг юм яадаг шүү дээ. Түүнээс мөнгө харангуйтаа юу ч хамаагүй яадаг гэдэг юм байдгүй байх шүү. Тийм үү? Тийм яг үнэ. Тэгэхээр бидний гарт одоо энэ үжил сурталчилсан зэвсэг бид хийх те маш том боломж байгаа энэ үед боломж байгаа энэ үед ч боломж байхад бид нар яг үүргийнхаа дагуу те нийгэмд хүлээс үүргийнхээ дагуу заавал хийж явах хэрэгтэй гэж боддог. Тэгтэл одоо нэг кинотеатр нь хиний яадаг зөв шүү дээ. Түшгээс түшгийг нь зөв шүү дээ. Тий. Яагаад дээрлэхэд байгаа новшнууд гэдэг шиг юм байгаа байхгүй. Яагаад хамаг зовлонгийн үүр чийлж бүгднгийн ингээд хийчээд ирэхэд яагаад ингэх шүү дээ. Ядаж нэг юуныхаа лампыг яагаад та нар ингээд бэлэн болгочтой гэдэг бидний бас нэг ёстой тэдрээс хариуцлагыг нэг ёстой тийм байгаа байхгүй. Тэгэхдээ арай дэндүү тийм байна. Тэгэл ёстой шантрахгүй л хийгээд байгаа шүү дээ. Яагаад энэ хийгээд байгаа бид нар ашиг машиг болохтой болно шүү дээ. Нэг ч гэсэн хүнд гэрлийг нь асаач гэсэн нэг ч гэсэн хүнд нэрээ тийм шүү гэдэг бодлыг төрүүлчихсэн гэсэндээ л нэг талаасаа байгаад байгаа болохоос ш. Нөгөө талаас зах зээлийн зарчмаараа ямар нэг юм шаардлагатай шүү дээ. Үйл ажиллагаа явуулж байгаа бол тэнд зарцуулагдах хэрэгтэй, хөрөнгө зарцуулагдах хэрэгтэй. Гэхдээ цаад утгын бас хүмүүс аюулгүй ойлгоод дууссан байх шиг манайхын ихсэн юм өөрчлөлтгүй гэсэн хүмүүс шүү дээ. Дэлхийд даяараа ер нь бол ковидын дараа бол дэлхийд даяараа энэ театрын индастри ерөөсө тэр чигээр уналтанд орж байгаа байхгүй юу? Ягаад тэгэхээр нэг хүмүүс тиймээс дээ илүү ингээд Netflix-ээр ч юм уу эсвэл ингээд ийм IPTV, OTT платформоор ингээд киног үздэг болчлоо. Ковидын араас цоошин ертөнц бий болчлоо. Нэг театрын индастри дэлхийд даяар унтсан ер нь. Тэгэд манайх яг хэврээд байж юм. Тэгээд эн чинь дэлхийд даяар ингээд янз бүрийн ингээд модулуудыг туршиж үзээл за тэгвэл ингэж үзье гэл ингээл юмнуудаа ингээд туршиж үзээд байгаа байхгүй юу. Манай театрууд яг нөгөө хоочин яваараа тий хоочин яваараа зүтгэсээр л байгаа юм. Тэгээд тэр нь өнөөдөр ингээд таахгүй учраас манай түшгээж ярьж гин зөндөө уран бүтээлчнэр энийг чинь эсэргүүцээд одоо та нар болооч гэдэг байгаа байхгүй юу. Энэ зөв шүү дээ. Зөв шүү дээ. Тий. Энэ бас энэ байдлаараа үзэгчдийн үзэх тэр эрх чөлөөнд алдаад байгаа байхгүй юу? Бидний тэр олох энэ тэр биш. Үзэгчдийн тэр мэдэх, тэ тайвшрах, ухаарах тэр эрх чөлөөнд нь алдаад байгаа байхгүй юу? Энэ болгоныг ингээ бодоод яг зөв сүлээд явах юм бол бас кинотеатргүй биш кинотеатртай болчихлоо шүү дээ. Дүүрэг болгонд байна, тэ. Мэргэжлийн дажгүй байгаа тэ. Жогон тоног төхөөрөмжийн илэгдэл хорогдол байт юм уу тэр мэрийг яг юу хариуцлага хүлээгээл ингэх юм бол бас буруу юм биш л байна л та. Тэр ер нь энэ үеийн талаар юу гэж боддог вэ? Гэхдээ яг ясам тэр бид нар бүгдээрээ адилхан нэг тэгээ анхудагаар амьдарч байгаа тэгээ нэг л удаа амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Тэгээ бүгдээрээ энд нэг 20 та залууч вэ 10 настай залууч вэ миний 14 дэх хүүч вэ ялгаа байхгүй яг бит хоёр өнөөдөр 46 настай гал хоёр бид гурав ингэ зэрэгцээд дөнгөж саяхан ертөнцийн талаар огтой ойлголтгүй байлаа шүү дээ 10 жилийн өмнө юм тий. Тэгээд яг одоо хамтдаа л үзэж шүү дээ. Тий. Тийм биз дээ. Хамтдаа л хард үзэж шүү дээ энэ үед чинь тий. Тэгэхээр нөгөө нэг яг магадгүй ингэж идэв шүү дээ. Нэг өөрийнхөө ингэ нэг юм залуу үеийг тэнд нэг өөрийнх нь үеийн дууссан юм шиг. Жишээ нь одоо 20-т алтан төрийг миний үед гэж яриад өнөөдөр нэг юм нэгмээс тусгаарлагдсан баачка юм шиг яриад байдаг шүү дээ. 40 гараал 50 руу төхөөл ирвэл.
Мэн наатач яг дөнгөж сайхан тоолсон. Аа. Хүү дээр 18 таа үт чи. Гүлэн бэлээ. Гэтэ ер нь ингээл маднус гэсэн бацсан бах та тий. Тэр юу вэ тий? Эднэр ингээд байгаа аахгүйгэлээсэн шүү дээ. Тэнгүүд үргэлжил залуу үе өнгөрсөн үе одоо юу гэдэг тий. Бодохгүй маа гэхэд гэхэлцэл байдаг байгаа даахгүй. Аа. Үеийн үед л. Үеийн үед. Залуу үе нь дээд үе. Яг үүндээ бол дээд үе нь яад байгаад байгаа юм болов уу гэж би бодсон. Дээд үе нь одоо эдрийн бодож байгаа өсөж байгааг бодож чадхаа бодохгүй байгаа юм шүү дээ тий. Манай би хүү дээрээ л ингэж жишээ явах бол өсөж байгаа юм би юу лээ энийг үз. Би сонирхогчгүй юм байна гингүү тэр дотор байгаа юмыг би мэдэхгүй байж ингээд дандаа гэхлүүлэх юм байна да. Би бас тэгжл байсан баг та гэж бодсон байхгүй. Аа. Тэгэхээр ер нь бол муу санаатай үг гэсэн үг биш шүү. Зүгээр л өнгөрсөн үе чинь дандаа хог л байдаг шүү л гэж би одоо эсвэл үед бодоод байна. А нэг болвол би болоод ингэж бодоод байна. Нэг болвол яг хөө миний 20 настай одоо өнөөдрийн 20 настай үе хоёр бол хоёр өөр асуудал шүү дээ. Тийм. А би яг тэр өмнөх 20 настай байсан үеийнхээ туршлагыг одоо яг зааж өгөх гээд байх шаардлага байхгүй гэсэн. Тийм. Шаардлага байхгүй. Намайг одоо жишээ нь би 20 таа байхад 20 таа байхгүй донжин төгөлдөр ах чи хэдтэйсэн. Тэгэхэд төгөлдөр ах жишээ нь донжин төгөлдөр ах бол айгүй гой зөвлөдөг байсан шүү дээ. Хэзээ ч миний үе муу гэж ярьдаггүй байсан шүү дээ. Зүгээр ингэчүүл яасан гэл тийм. Ингүүл зүгээр юу шүү. Гэтэл яг айгүй гой донжин олдог тийм. Тэгэж явбал илүү их одоо залуучуудтайгаа илүү ойр байх юм болов уу гэж бодоод байхгүй юу. Тэрнээс биш ингээд өөрийнхөө тэр нэг 20 настай байсан туршлагыг тулах гал одоо тэр үе ч юм бол тийм биш шүү. Тий. Тэрх ямар сэргүй юм бэлээ. Надад ч үнэхээр ойлгосон. Чи одоо амаргаа л алгадвал. амраагаа л алгадуулна яг үндэ бол тэгэл өстой гэрээ юм үжилчин л чухал. Түүнээс миний чаддаг мэддэг яас тэгээ дэрүүс амах. Танах юу нэцгээс хэдүүл юм бэ? Дөрүүлээс. Аа. Тэгэл ингэнгүүт ингээл одоо манай гэр бүлд арх удаг юм байдгүй. Манай аав ээж юус арх удаг юм байхгүй. Хамгийн одоо салахгүй гэх юм уу. Хаяа нэг төрш өдөр болонгод уучдаг. Үнэс би болохоос манад арх удаг юм байхгүй. Тэгэл ингэнгүүт нөгөө гэр бүлийн хүмүүжил ч юм уу те. Аав ээж ном сайн уншуулах хэрэгтэй байдаг байсан. Тэ гэрээ сайн зэвэрлдэг байх хэрэгтэй. Аавын өмнөөс том хүмүүс ярьж байхад ярих юм бол ой чи тийшээ ороо загнуулдаг. Тэр чинь л ингээ хүмүүжил болол ингээл одоо миний хүн ингээл ороод ирэнгүүт яг 16 шилжилтийн насанда жоохон тэгжсэн аа ингээл одоо би ажиглаад тангууд. Яг л нөгөө хүмүүжил нь бас хэрэгтэй байдаг чухал нь энэ юм байна гэж үзсэн шүү. Ер нь үнэн шүү. Тэ түүнээс бол юу бүхэл юмыг үзэх л баг. Тэгэл ер нь хүмүүжил гэр бүлийнхэн хүмүүжил гэр юм зөв тавигдсан үед бол хэвээ юу хүснэ ээж нэг л амьдрах юм шиг амьдрах хэрэгтэй юм болов. Үнэ. За нөгөө 75 жилийн түүхтэй Риюритэй Халамцсан ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Оршин алдарт Зубровка. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Zebra Select компани Орсын одоо хамгийн эртний водкануудад тооцогддог энэ хүү Московская водкаг оруулж ирдэг. Тэгэхээр зэрэг одоо та бүхэн энэ дээр ингээ харж байгаа байх мөн Орсын хамгийн их одоо дэлхийн одоо алкогольны фестивалуудаас хамгийн их шагнал хүртсэн ийм сархад байгаа. 6 удаагийн шүүлтүүр 6 удаа нэрж хийдэг ийм сайн чанарын сархад байгаа. Хэрвээ та яг одоо албан ёсны мөн байна уу гэх юм бол яг энэ дээр байгаа QR кодыг уншуулад за мөн энд байгаа Zebra Select гэсэн одоо энэ хөө кодыг нь хараад яг энэ албан ёсны distribution компанийн мөн үү биш үү гэдгийг харж иж аваарай гэж байгаа юм. За халамцсан ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Московская. Тийм байгаа зин нэг юм гоё жоох тийм юутай юм шиг sparkle Гацтай юм шиг тийм. Хүүтнэр нь бол илүү гоё юм билээ.
Шампанск. Гарах уу? Ямаа. Тий. Эхнээс чи юу хийх юм бэ? Ямар мэрэгчлээ юм бэ? Манай эхнэр энийг битгий хэлээрэй гэсэн юм аа. Гэтэ би хэлчихье. За. Явуулын говьд киноны найруулагч уран түмэн. Тийм. Битгий хэлээрэй гэсэн юм аа. Ааха. Найруулагч бас яг бидний үеийн гарцсан кино бидний үед юм. Яг л ч кинохан бохгүй. Ааха. Танайнад орж Ганбаатар найруулагчийн ангийг төгссөн. Тэгээд өсгөө байна. Тэгээд би яриад байгаа юм. Эмэгтэй найруулагч нар чинь яг нэг гэрт хамт амьдарч тэнд очих тэр агуу юм идэг юм байна. Гайхалтай нарийн нандин юмнуудыг ботцсон байд юм байна гэж яагаад байгаа. Намайг кинонд зурганд гарахаас өмнө баг билег. Би ямар ч лээс энэ кинонд оролцсон. Зохиолоо мэдчихэж байгаа. Чи нэр юм шүү. юм болсон. Баг бумаахтай чамд сүүлд чамд наатах чинь зориулж ирсэн шүү. Хайр дагаараа багаараа л гинлээ. Тэгээд одоо өөртөө зориулаад эхнэр маань хийж байгаа ч гэсэн нэг надад зориулаад битсэн гэхдээ бас сайхан санагдчихлаа. Бас их сайн. Тэгээд та ч одоо тэгээд тэр найруулагчийг одоо карьераа одоо хит кино эхэлж байгаа юм. Манай өнөө хүн штэ. Юу ч юм телевизэд дэшбэн телевизэд гэр олон ангит байна. Хэдэн оноос 2009 2009 гэр дэгөөш тэгээ 2-3 кино байдаг юм. Юу Азтай бомбог гэдэг. Явуулын үний нэгдүгээр ангийн явуулын үний продюсер байсан гэдэг. Тийм юм штэ. За. Би ёстой мэддэггүй юм байна цаа. Мэдгүй. Таны хүнийг ёстой мэддэггүй юм байна. Тийм би. Чич дарах юм бэ? Танаа чич дарах юм бэ? Дарах хийх юм аа гээл. Чи ер нь ийм хүүхд байхын ийм дарах юм байсан юм. Тийм шүү. Манай хоёр их ч ингэдэг төгс. Ядаж таяр дүүвтэй дэрсгэн чиж 4 наснаа заатай. Таяр ядаж ингэ. Барай торчоод ирэх. Гараа тэр халуун тэгээд энд ингээд тоглодог байсан. За гэртээ байжсэн тэр хоёлоо шүү гэж би. Тэгээ байраад халгаал ордог тийм даруухан томоотой хөлтөд байхгүй. Галаа хаавэ. Намайг болоо. Галаа хаавэ. Мэдгүй байр ториол явж байгаа байлгүй дээ. Ерөөс угсаа олдохчгүй шүү дээ. Ямар ч миний мөөмиг манай үеэл хөгж өссөн гэж байгаа байхгүй. Би нэг 2 ой хүртлээ мөөм хөгсөн хэмтгүү тэгээ алга болчихсон. Тэгээ ээжийн нөгөө нэг энэ халаа хайчих. Тэгээ нөгөө нэг ээжийн нөгөө мөөм чинрэн шүү дээ. Тэгэн гут манай үеэл мөхөрд нь очиж ээжийн мөөгийг сулж өгдөг гэсэн. Мань мөөмөж өгдөггүй тэнэд алгуулдаг гэсэн. Би харин их томоотой хөхт байсан нэр. Харин чавар хараад ирсэн чи яг тэр манай үеэл мөхөрд шиг санагдахгүй. Мөхөрд нь чи бас их даруухан л та. Их юм даруухан. Даруухан харагдаж байна. Даруухан харин тийм. Чи ч бол даруухан. Харагдах биш ер нь тийм л хүн юм шиг байна. Хүүхдүүдэд ч адилхан байна уу ер нь? Адилхан шүү дээ. Адилхан бит юм байлээ. Охтууд нь ядж байгаа даавгаад өрөөх юм. Тийм. Тийм ээ. Адилхан байт юм шиг. Цанаа л нэг зөөлхөн, цанаа л нэг цагаахан. Яагаад заавал хөгжмөр явуулсан ер нь? Хөгжим бүжиг нэгдүгээр за муу санаантай маань гэсэн. Сургуулаа төгсөд 12-оо төгсөж чи мэрэгчлээ болно гэж. Нэгдүгээрт. Хоёрдугаарт ангид үргэлт 25, 21. Тэр маш чухал санагдсан. 30-40-өөр ингээд сууж байгаа ангид те. Тэр маш чухал санагдсан. За хүүхд бол ядаж сайн онцны тэр байхгүй махад нэг багш нь анхаарал хандуулж байгаа. Тэрийг олгоод нэг ингэх тийм чухал санагдсан учраас өгч гэсэн байна. Би авьяасан дагаад цаашаа хийх юм хийгээд явах юм бол come on дэлхийн чиний өмнө нээлттэй байгаа штэ. Төвд бол яг л тэгж хэлж байна. За чи чадна. Түр чам дэлхий Монгол чи Монгол гэхдээ чам дэлхий байгаа шүү гэж хэлдэг байхгүй.
Тэр чи дэлхийн боловсрал байхгүй. Ямар ч хэлгүүгээр би бинийг ойлголцох зураг, урлаг, хүчим гэдэг шиг тийм цаад муухай давхар санаа байна гэсэн. За одоо талбаар ууръя. За, талбаар ууръя. Өгнөл ингэдэг байх төрөө. Нөгөө тэр нэг юм орс водка байт юм а. Ингэж явсараа нэг сэдвүүд ингэж нэрлэлсэн. Тэг ингэж явсараад хамгийн сүүлд нь Талбаар ордог. тий талбаар од ус төрчөд устдаг байхгүй. Мэн тэр үед нь тасарч байгаа байхгүй. Чи тэгсэн чи сая шууд эндээ талбай дээр гараад ирсэн. Тийм яг ингэ уудгүй болох тэр чинь ингэ дахна Гүг шууд талбай дээр гараад ирж байна. тэр талбайн үед чинь би тасарсан унаад гэж байгаа. Талбай дээр гиснээс ер нь ингээд хэр хим одоо өнөөгийн нийгэмд бухимдаж уран бүтээлч хүний эмзэглэл төрж явж ийн ер нь Маш маш их үү. маш. Зүгээр л нэг өчүүхэн юмн дээр ингэ зам хагаа зогсчоод өчүүхэн юмн дээр ингэж байгаа хүн би гараал арилчихдээ шүү дээ. Миний бас буруу л та. Үгүй ядаж тэ эн чинь юм эдрийг ингээ уулчвал ингээд ингэх гээд байж тээ. Чи ямар муухай штэ. Ямар чи яасан муухай орчтой. Стори гаралтаа чи. Тий гэж мэгээд Уурлаад. тэгэнгүүт үгүй тэгээ орчтын яалаа чи. Тийм бухимдал байдгийн. Яагаад гэвэл ингээд хараа чи ямар ч хүн ойлгохоор тийм юмн дээр чи тэгчихгүй. Юу нэ чи гэдэг тийм үе байдгийн. Тийм эмзэглэл бол зөндөө байгаа. Гэхдээ одоо тэгээд орилоод яг манай их хэлж чадах байл. Тэнийг юм чи яадаг ганц нэг хүн чамаа таньжаа нэрэл тэндээ. Гэтэ ямар ч юм дуурчил хэлжил одоо яварчил байхгүй. Яварчил байхгүй. Энэ чигээр нь эзэж үлдээж болохгүй л гэдэг бодлоо. Түүнээс нэг зэрэгтэй нэг ухамтаа тавьдаг гэж байгаа юм шиг. Ямар ч л байсан ингэж байж болохгүй гэдэг юм буусан л бол тэрийг хизээж бити үргэлжлүүл гэдэг үг Хүчний хөдөлгөөн бол үнэхээр нервтэй. Тий. Стресс. Амар төвөгтэй стресс. Нэг хэсэг чинь бүр машинд амьдэрдэг байл ш. Өглөө гараал хүүхдүүд үргэж ордог. 6 цаг гэхэд машин буцаал. Тий. 6 цаг өглөө 8 цагаас 18 цаг 10 цаг машин дотор ингэж явчаал орой очиод амралтын өдөр амрах хэвээр хүүхдүүдгээ байх хэвээр чадахгүй юм. Цан дээр ингэ банк гэсэн чинь чадахгүй тэгэл тийм чинь стресс болж байгаа байхгүй. Тэгэл тийм бухимдал болж байгаа. Гэтэл энийг чинь зохицуулах нь зөндөл арга байгаа шүү дээ. Өөртөө бодож олох гэж байгаа юм шиг биш шүү дээ. Тэгэл 200 300 хэдэн жил 100 жилийн өмнө ингэ шийдэлцүүд байж байгаа шүү дээ. Тэр гэд хийж чадахгүй тийм заяа. Эсвэл тийм тэнгүүдэн дээр гарцсан юм уу? Эсвэл тийм ютанууд нэг тийм үү жоохон хорсолж юу зөндөө хөвт юм уу? Одоо энэ чинь ингээл за хавар болж байна тий. Хавар болж байна. Одоо ингэнгууд чинь ингээл нөгөө хүч юу гэдгийгсэн бэ? Мопед юу мөг скутерүүд нэрийг юугаар явуулахгүй болохгүй. Явган замаар явуулахгүй. Явуулахгүй үзсэн. Машин замаар бас явуулахгүй. Тий. Өөр зам байхгүй. Өөр зам байхгүй. Өөр зам байхгүй. Агаараар шах юм. Өөр зам байхгүй. Тэр нэг юуны хэлмээргүй л байна л та. Хотыг яаж удирдах юм? Ер нь хотыг шүү дээ. Юуны хүн шүү дээ. Тий. Юуны хүн? Юуны хүн? Хуульч илүү. Бишээ. Бүс төрсөн газар нь юуны хүн шүү дээ. А тийм. Ядаж хоёр үеэрээ ч юм уу хотод байгаад ч юм уу юм шүү гэж бодсон. Хааны нутаг бахаараа заавал энэ цаг үед ингэх ёстой ч юм уу. Үгүй шүү дээ. Тэр ерөөсөө биш шүү дээ. Зүгээр л тэгэд энэ тэр хүн их юу тэнэг юм уу эсвэл за энийг л хурдан тавьчих. Энэ нэг тэнэгти яаж иж байгаа болгочтой гэж байгаа юм шиг. Энэ тэнтэн тавиал дээ. Бамбаа нь олоод яваад байгаа ч юм шиг нэг талаараа байна. Тэ. Тэр өөрт нь хэрэгтэй байгаа мó хэрэггүй. Тэр нь хамаагүй. Гэхдээ л ер нь яаж ч ямар ч ухаанаар бодох гэсэн зөвдгийгээд чадахгүй байгаа юм даа. Тэрийг илэрхийлээд ямар нэгэн сошиал машин дээр ингээд пост мостоор ингээд яадаг ч юм уу эсвэл бол ингээд лайв маяг ч үгүй. Төрөө ер нь хэр их юун дээр сошиал дээр нэтгэвтэй байдгүй ер нь. Биш үү? Биш. Ааха. Битгэхгүй. Тэг яадаг юм дотроо бачаал. Дотроо л бачаал яваад байдаг юм. Гэхдээ тэр чинь дотроо бачуураад тэр чинь бичгтээ бачуур тайлбарлагдахгүй шүү дээ. Тайлбарлахгүй л дээ. Тайлбарлахгүй. Тийм л. Дижитал зөв арга замаа олно. Би нэг зөв арга замаа. Би бас хайгаад байгаа ч юм болов. Тэ? Энийг яаж илэрхийлэх вэ? Яах вэ? Эсвэл би тэрийг шийдэх хүмж биш юм болов. Өдөг хүртэл ингэ явж байгаа юм ч юм болов. Зүгээр
хэлж ярьж явах хэрэгтэй, тэрийг үргэлжлүүлэхгүй байх хэрэгтэй гэдэг тийм шугамтай л. Тийм л баг л та. Тийм юм заавал тэгэл нэг би түрүүсэж нэг би ямар хүн дуртаж байгаа юм шүү дээ. Тийм шүү дээ. Яг одоо ингээд эргээд бодоход чи тэгж үзсэн нь мэдгүй надад л үнэхээр гайхалтай байгаа. Би цагаан сар наадмаар те гэр бүлэрээ ингээд амралтын өдөр ингээд сууж байгаа. Гэр бүлэрээ үздэг Монгол кино 1-2-оор нэмсэн юм шиг надад санагддаг. Явуул үнийг наадмаар цагаан сараар үзсэн хүн болгон зээч надад солиоч гэдгүү л. Тийм Монгол кино нэмсэн юм шиг надад тэр урын санд гэх юм уу те тэр санд нэмсэн юм шиг надад санагддаг. Тэр нь л надад фүү. Одоо тэр шиг би Америк шиг экшн кино хийх чадахгүй ш чадах бах тий тоглоход бол асуудал байхгүй чадах бах. Гэтэ энэ нэг ондоошлол надад амар чухал санагддаг байхгүй ш. Ондоошлол. Одоо ингээ байхгүй болох гэдэг шүү дээ. Саяхан гэхэл хэлийн зургсын наахан тавьдаг. Тэгтэл тэнд тэмээн сүрэг ингээ байхгүй болох гээд байгаа тийм аюул болцоод байх чинь л тэнд тэрийг 70 км говьд 70 км явахад ганцхан айл таарч байна. Ганцхан айл 70 км явахад. Тэгтэл энэгээр энэ нугаар дүүрэн айл байдаг байлаа штэ 30 жилийн өмнө гэж ирж штэ. Байхгүй болоод байгаа штэ айл. Байхгүй болоод байгаа штэ. Тэмээн зөрөөд байгаа штэ. Тэгээд бидний нөгөө нүүдлийн иргэншилтэй тий энэгээрээ гол ялгарч явдаг тий бий болсон ген энэ тэр нөгөө сүүлчийн нүүдэлчд тий энэ ген устгах гад одоо үндэстэн гэдэг юм уу бүр цаашлуул тийм болох гэдэг байна. Одоо өдөө орон нутагт эхнэр болтохгүй байна. Тэгэл тэнгуч тэгэл ингэсээр энд нь авчрах гал тий гадны зүйл маллаад амьдрах залуу олдохгүй залуу нь байлаа гэхэд эхнэр нь болтохгүй. Тэр залуу тэнд тэгсээр дууслаа нэг хүний амьдрал 60 жил дууслаа үр хөвгт байхгүй. Тэгээ тэрийг бас тулгах бас хэцүү. Чи одоо ямар маллаа амьдраач гэлтэй биш. Бас яг ингээд тулгахад бас хэцүү. Бүгд л одоо ингээд жишээ нь ингээд гар утастай болчихлоо шүү дээ. Тэгээд ингээд хөдөө хээр явж исэн ч гэсэн ингээд хин чиг л гэсэн одоо ингээд хоньны вилчээр дээр ингэж байж байгаад утсаараа ингээд сошиал ороод Instagram ороод тэгээд ингээд Facebook ороод ингээд харахаар тэр орчинд очимоор санагдаж шүү дээ. Хин чиг л гэсэн. Оо яг хөө эдгээр бол яг ингээд байж дээ. Би малаа амьдрнаа. Би их ондоошсон хөө гэд байхгүй тодорхой шүү. Нэг талаараа тийм байж болох юм. Нөгөө талаараа тэгэхээр хэцүү. Намайг оч гэвэл би бас чадахгүй л. Тий. Намайг оч чидэг өөрөө очиж малаа малахгүй би чадахгүй л. Тий. Гэтэ тэнд ингээд бүх юм ухаалгаар шийдэж бас болж байгаа юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Тэнд нэг гэр бүлийн нэг хүн заавал ангилалтай. Тэргээр ингээд орж ирсэн зум ингэж уулчт ингээд гараад ингээд явхад ямар ч хэлний юуны бэрхшээл байхгүй болцсон байна. Ухаалаг байна, сүлжээ байна, бүх юм ингээд байна, эрүүл байна. Тэр нь чухал тий. Тэргээр ингээд бас байж болох юм шиг нөгөө юугаа нөхөд байж болох юм шиг. Тэгэнгүүт чи саярангууд тэнд очимоор санагдаж штэ гэж штэ тий. Бас байхaltaй. Гэтэ ингээл эмгэн л болчиход байгаа байхгүй. Харин ингээд бүр хэрэгэлж байна. Тэгээ эмгэн л болчиход байгаа байхгүй. Хэцүү байхгүй чинь. Тий. Тэнд байх хэрэгтэй байхгүй. Ямар нэгэн эзэн нь юм уу тий. Нутгийн мал нь тий байх хэрэгтэй байхгүй. Бидний зүгээр ямар нэгэн бодлохоор энд ингээд хашаад ийм гоё хашаад байгаа юм шүү. Ийм гоё дэд үсттэй бол гоё өгшөө. Шууд бат 3 цагийн дараа Улаангонд хурдан галт хэрэг. Гэтэксээр одоо ингэ тий. Тэгвэл гот шууд баян үлгий. Хурдан галт хэрэг. Ингээд ийм амар ийм сүлжсэн дэд үсттэй ингээд яг энэ сая таньсан тий газар нутгийг ингээд хөгжүүлчихвэл гоё. Гоё. Үнэхээр гоё шүү. За найс нь хөгжүүлчих. Үгүй. Уул нь бол тэгвэл солиотой байсан. Газар нутгийн хувьд томч гэсэн ер нь бол Эмират, Араб Эмират бас ганцхан бензин шүү дээ. Ганцхан юу шүү дээ. Нефт шүү дээ. Нефт шүү дээ. Ганцхан нефт шүү дээ.
Манай бүгд байгаа шүү дээ. Тэгвэл нэрээ Монголд хэлэх бах тий. Амар хэлэх бах. Тийм. Тэгвэл нэрээ заавал ингэж хотын стресс гэлтгүй шууд баг Та 3 бочоод цагийн дараа тий. Нутагтаа. тийм. Тэгэл нар салхинаа тэр Гоо өмнөгөө ийшээ. нүүрснээс түлш гаргадаг технологи нэг нэ. Дизель. Нефтнээс түлш гаргадагаас 80 дахин хямдхан. Аа. 80 дахин хямдхан. Тэнгүүд технологи дэлхийн хаасайг байгаа хөөхгүй. Яагаад болохгүй байгаа юм бол дэлхийд 2-т ордог, 3-т ордог, хоёулаа яагаад болохгүй байгаа юм бол яагаад л байгаа хөөхгүй. Тийм. Ганцхан юунаас нефтнээс бүхэл дуус хот шинэ хотыг далай дээр хотыг барьж бараал. Тэ. Арлан марлыг барьж бараал. Тэ. Болохгүй юм бол байхгүй шүү дээ. Тэгтэл манайхан чинь за энэ газар зэдний ширинг гэдэг шиг замаа минь заваа болгоо ингээл төгжрүүл айлтуудтай юу ч болоогүй шүү. Нөгөө талдаа чиний ярьж байгаа ингээд яг ингээд эзгүүрчээ өвлжөө шиг ингээд тэр эзгүүрцээ өвлжөөг харахаар бас ингээд сэтгэлд гонигтай л та тийм. Гонигтай шүү дээ. Тийм шүү дээ. Би түрүү жил аавынхаа нутгаар очсон байхгүй. Энд ингээд өвлжөө байсан юм аа манай гэж баг. Аа. Манай аав өвгөө дурсах ч юм уу тийм юм байхгүй болцсон надад мэдчихэж байгаа. Тэр надад энэ миний өвг гэж миний аавын өмч төрсөн газар ингээд би буцаагаад хүүхдээ хэлэхдээ тэр нь байхгүй. Би одоо баг болохгүй. Тэгэл нутгаа эзэм юу юм те Монгол хүн хаана байгаа юм бол гэж л бодсон. Хаана байх ёстой болоо л гэж бодсон. Гэтэ одоо яг тийм гацдаггүй ч. Зүгээр л одоо хийж чаддаг юмараа өөрийн боломж одоо өөртөө байгаа нэг суралцаагаараа энэ бүгдийн санааг одоо тийм ээ мессежийг ингэж дуурсан нь саяны таны ярьдаг тэр наривлагч явуул юм говьд. Яг. Тэгэл дүнгиж өнөөдөр би өчигдөр би сонссон. Тэмээ сүргч нь өгөхгөөд байхад чинь гэдэг нэг тийм ярьсан баг. Юу бодож авт юм бол хүмүүс. Тэ? Тэгтээ ямар ч байсан нэг эзэн байх хэрэгтэй. Эзэн байна гэхэд эндээ байлаач гэсэн тэрийг хайрладаг байх хэвээр. Тэр одоо инх хөөслөг одоо бараг мартагдах байх. Эдэн тэмээгээ ягаад өстой хайртай тэмээндээ хайртай эдэн сайхан малчт нь үлдээл тэгэл ингээл хотод байгаа гарууд мэдхий хүүхдүүд байхгүй болох байх. Тэрнээс л амар хэмзэглэж байна. Эзэнгөө болох гэдэг байхгүй. Тэр говьд чинь Эрдэнийн жулуугаар тоглож манай отхон сэрэн гоё хэлсэн шүү. Эрдэнийн жулуугаар тоглож өслөө би гэдэг шиг гэсэн байхгүй. Динозаврын өндөгөөр тоглож байж байгаа. Тэр баялаг цаа дагуулга нь үзэл санаанд тэр байгаа байхгүй. Тийм баян. Гэхдээ одоо энэ баян дээр бид хэдүүлээ ингэя. Энэ нутгаа хайрлаа. Энд бол нэр нэг талаар бол тухайн нут хийж гэдэг юм уу? Хүн буруугүй л тий. Хүн буруу. Хүн бол буруугүй л. Яамаар ч юм уу тест мэдгүй. Мэдгүй тэр ухаантай хүмүүс нь бодоо олцгүй л үү. Тий. Зэтэл говийн юу чи бас листээс эвгүй бэл шүү. Тэр уур амьсгал болж байгаа. Уур амьсгал үнэхээр эвгүй бэл. Оройд нэг сайхан байж шүн мангар үдэн болно. Ааха. Гинт. Бэлс чи нээхгүй шаргалаараа дулаага харагдаад элсэн дээр яваад ч мангар үдэн. Ааха. Сонин газар бол. Яа тэр манхан хүү гэж салхинд хүүгээл. Аа. Энэ сайхан газар төрж өссөн дэст бахархгүй харахгүй бол. Тэгээ нэг л хамгаалах хэрэгтэй.
За. Алиухо энчнээс дүүргэж аваад хоёлоо халамцсан өрөө нэвтрүүлгээ энэ түрээд өндөрлөе доо. Заавал да. За тэгээд гоё реюнит виногоо гоё тулгаж аваад дуусгая. Төгсгөлийн үгийг найзтай үлдээе. Ойрын хэдэн жил таараагүй найзтайгаа таарад бас их сайхан дотн янзын сайхан яриа өрнүүллээ. Яаж чадж гинэ. Сайхан л ярьлаа. За баярлаа. Тэгээд цаашдаа чи ажилд уран бүтээлд ялангуяа уран бүтээлд өндөр амжилттай хүсье. Хэцүүлийг хийгээрэй минь өгшөө. Хэцүүлийг хийгээрэй. Чиний бодсон сансан дуусаагүй байгаа. Дуусахгүй байсан. За гэлалаа. Хэцүүлийг хийгээрэй. Найзтай шигсэн бас уран бүтээлийн амжилт хүсье. Хайртай ханд нь бас уран бүтээлийн амжилт хүсье. За тэгээд явуулын хүн говьд кинон одоо бас тийм ээ дэлхийн гоё томоохон фестивалуудад оролцоод бас гайхалтай амжилтыг үзүүлээд бас Монголынхоо ондоошсон энэ гайхалтай ахуйг бас дэлхийдээ гоё таниулаарай гэж хүсээрэй. За баярлалаа. Ерөөл сайхан тогтгоё. За Ийм сайхан үрстэй ингээ буйнаа өгсөн явцсан. Ээж байгаа найз нь бол одоо мартаагүй нэг ч өдөр байхгүй. Магадгүй одоо ингээ харж иддэг бол ээжтэй л маш их баярлж өгдөг одоо. Хүмүүс намайг амар сайнаар ингээл хардаг хэрнийдээ хөвчлэн амар өдийг хүртэл юм гоё сайн нэртэй одоо аюу талархдаг. Гэхдээ нэг л алдаа гарах юм бол би бүр амар дэвслүүлнэ гэдгийг мэдээд байхгүй яа чи би өөрний сошиал хүмүүсээс амар айдаг. Би Монгол улсын иргэн биш ээ гэдэг юмыг яг одоо энэ хүмүүс нэг одоо хүртэл ойлгоогүй хүмүүс ахаа зөндөө байна. Тэгээд би бас энэ нэвтрүүлгээр хэлж байгаа. Яагаад гэвэл миний их зөрчигдөд байгаа болохоор би зүгээр өөрийнхөө төлөө үг хэлж байгаа. Тэр энэ нэгний төлөө биш. Ер нь бол шилжчихж байгаа л одоо энэ орчин үеийн хүүхдүүд банд нарыг харахад л ер нь шилжчихж байгаа л банд нар л шүү дээ.